Энийг ярьсан. Ямиг түрүүшээ ингээл тавьчих. Шүүжлэл юм. Бичвэр дагчих. Тэгэхээр бүр таамж чинь заа. Тэгвэл шууд. Сейчас коммуникация. Одоо яах вэ? Скрин шеэр хийхэд тэгвэл санийх шеэр хийх нь юм харагдаад байна ч тийм юу хийж байгаа. За сум орон нутагт маань бас тодорхой тооны бас хүмүүс ажиллаж байгаа. Тэгээ энэ ажиллаж байгаа хүмүүст маань бас нэг өөрчлөлт ороод байгаа юм байна. Зарим нь одоо шинээр томилогдсон энэ ахын хагасны байгаад байна. Тийм учраас бас энэ бодлоо авчлаа нэг авах мэдээлэл. Ана дуу орчихгүй. Дуу суулгах. Яасан бэ? Сонсогдож штэ. Компьютероо зүгээр наа дуу зүгээр. Дуу гайгүй багссан. Интернет юу байж байгаа. За нэгдүгээрт энэ шинээр томилогдоод байгаа албан хаагч нартаа бас зохисгон мэдээлэл хүргэх зорилгоор энэ агентлагийнхаа тухай бас мэдээлэл хүргэж өгье. Манай энэ худалдаа авах ажиллагааны газар бол одоо төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдаа авах тухай хуулийн 49-ийг заасан нэгж байгаа юм. Тэгээ энэ нэгж маань бол аймгийн засаг даргын одоо эрхлэх асуудлын хүрээнд бас тодорхой одоо мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг ийм агентлаг байгаа юм шүү. Тийм учраас өнөөдрийн сургалтаар манай энэ нэгжээс зохион байгуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт энэ нэгжтэй байнгын л харилцаа холбоотой ажиллана. Энэ сум орон нутагт байгаа хүмүүс бүгдээрээ л төсөв захирагч нар буюу төсөв одоо захиран зарцуулдаг эрхтэй хүмүүс байгаад байдаг. Тэгээ тэр захиран зарцуулах эрхийг нь төсвийн хуулийн одоо 24-ийн 4 зааснаар л захиран зарцуулах эрх үүсдэг. Тийм учраас заавал худалдаа авах ажиллагаа хийгддэг, заавал худалдаа авах ажиллагаа төлөвлөгддөг юм аа. Тийм учраас бид нар энэ чиглэлийн сургалтыг одоо эхнээс нь энэ оноос ингээд бас нэг удаа хийгээд өнгөрнө. За жил болгоно бид нар энэ худалдаа авалтын төлөвлөлтийн сургалтыг одоо хийдэг. Өмнө ажиллаж байсан хүмүүс бол бүгд мэддэг юм байна. За ингээд та бүхэнд энэ чиглэлийн одоо сургалтыг энэ байгууллагаас хийж байгаа шүү гэдгээс хоошид одоо манай байгууллагатай хамтарч ажиллах учраас энэ хуулийн одоо хуульд заасан чиглэлийнхээ өрөөнд хамтарч ажиллах ёстой шүү гэдгийг хэлье. За тэгээд цаашаа юу вэ? Слайд нэг үгүй. Гүрхгүй шүү. Эмо. За энэ худалдаа авах ажиллагааны хуультай холбоотой нэг 5 үндсэн зарчим, ер нь 5 шинжилсэн үзэл баримтлал бий болж батлагдчихад байгаа юм. Нэгдүгээрт энэ төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө бараа ажлын үйлчлэгээ худалдаа авах хууль маань өөрөө энэ хүний оролцоог бууруулах чиглэл рүү нэлээд төлхөө батлагдсан. За мөн нээлттэй байх, ил тод байдлыг нэмэгдүүлсэн одоо үндсэн шалгуур үзүүлэлтүүд тусгагдсан. Гуравт нь хялбар тендер шалгаруулалт гэдэг ойлголт бий болсон. За дөрөвт нь бидний хамгийн гол том одоо асуудал байдаг. Одоо энэ эх оронч худалдаа авалтыг дэмжсэн, одоо орон нутгийнхаа худалдаа авалтыг дэмжсэн ийм одоо төлөвлөлтийг бас энэ худалдаа авах ажиллагаан дээр хийж хэрэгжүүлэх ёстой байдаг. За тав дахь ажил нь асуудал нь бол мэдээж одоо энэ хууль хэрэгжүүлж байгаа, төсөв мөнгө зарцуулж байгаа хүмүүс маань хариуцлагатай байх энэ асуудлыг хамгийн ихэнд авч ярина. Тийм учраас энэ хариуцлагажуулах асуудал энэ худалдаа авах ажиллагааны шинэ хуулинд маань тав тодорхой тусгагдж орсон байдаг юм шүү. За ингээд хуулийн маань үндсэн зарчим бол ерөөсөө тендер шалгаруулалтыг төлөвлөхөөс ахуулаад хэрэгжүүл дуусгах хүртэлх хугацаанд нэг үндсэн 5 зарчмыг баримтлаад байгаа юм. За нэгдүгээр энэ өрсөлдөх тэгш боломжтой байх асуудал хамгийн чухал асуудал байна. Ямар нэгэн байдлаар одоо хаалттай ч юм уу хэн нэгэн давуу байдал олгосон ч юм уу тийм одоо төлөвлөлт хийж болохгүй, мөн тийм шалгуур тавьж болохгүй, мөн тийм одоо шалгаруулалт хийж болохгүй болж байна.
Тийм учраас өрсөлдөх тэгш боломжтой энэ зарчмыг хадгалах ёстой. За хоёрт нь ил тод байдлыг дээд зэрэгээр бий болгох ёстой. Бүхэл төсвийн үе шатууд ил тод байдал руу шилжээд орцсон байгаа. Одоо сүүлийн гүйцэтгэлийн мэдээлэл хүртэл ил тод байдал руу шилжиж орж байгаа. Тийм учраас тендер төлөвлөгөөс ахуулаад зарласан, хэрэгжүүлсэн, шалгаруулсан, за мөн гэрээ хэрэгжилтэн дээр хяналт тавьсан, гэрээг одоо өдөртөн зохион байгуулсан, мөн одоо ажлын үр дүн хүлээж авч байгаа энэ бүх үе шат процедурууд бүгд ил тод болж хөрсөн. За гуравт нь үр ашигтай байх хэрэгтэй. За мэдээж одоо энэ үр ашигтай байдлууд төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх болгондоо одоо энэ үр ашигтай гарцтай сая. Тэгсэг гарцсан. гарсан. Айчнаа. Түншиг тэнд компьютерээс давхар ороод цаг очлоо. Толгойн тэр юм. Гүг толгой над дээр. Яа. Миний ч тэр цаана би нэг хянаад байгаа байхгүй юу? Оо тийм. Чиний ч давхар орох ч ихтэй шууд гарна шүү дээ. Бичлэг үсэлээ. Бичлэг үгүй яах вэ? Хэцүү. Код мэхэдтэй юм хүмүүс бичээд яа. Ямар ч код юм шүү дээ. Доо Битлэг гэж. Өнгөслэй. За. Нэг жоох юм шиг. Битлэг лэптоп. Нэг яа болчихсон. Тэр цэнхэр шалтгаан аа. За энэ дуу сонсохгүй гэдэг яриад тах юм хүмүүс дуу сонсож байна. Сонсож байгаа юм байна. Сонсогдож байна. Дуу тасалдаад байна. Дуу тасалдаад байна. Дуу сонсогдож байна. Энэ сонсогдож л байна. Сонсохгүй байна гэдэг. Яг царгаад байна дуу. Жогоо царгаад байна. За би холдохыг байна. Чих мэдрэг юм бэ. За ингээд үр ашигтай байх асуудлыг хамгийн түрүүнд бас хэлж явах хэрэгтэй. Дөрөвт асуулт нь бол хяналттай байх хэрэгтэй. Аливаа тендер шалгаруулалтыг зохион байгуулж байгуулвал хяналт заавал гарах хэрэгтэй. Төсвийн мөнгө хэмнэгдэх ёстой. За мөн хариуцлагатай байх хандах асуудал чинь яригдана. Гарч хэлэх та. Тэр гэж байна. Шийдэл. За энэ хөдөлთა авах ажиллагааны төлөвлөгөөг ер нь хэн боловсруулах ёстой вэ гэдэг дээр л одоо онцлж ярих гэдэг байна. Тэгэхээр энэ захиалагч гэдэг ойлголт энэ төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажлын үйлчлэгийн худалдаа авах хуулинд байдаг. Тэгэхээр үндсэндээ захиалагч гэж хэн бэ гэхлээр нэгдүгээр энэ хуулийн 4-1-9А дээр төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүд бүгд захиалагч байна. Захиалагч байна. За энэ хуулийн 45-5 дээр аймаг сум нийслэл дүүргийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх бараа ажил үйлчилгээний хувьд тухайн шатны засал дарганд захиалагч байна гэдэг ингээд захиалагчийг тодорхой заагаад өгсөн. Тэгэхээр захиалагч маань хэн гэхлээр төсөв байгууллагууд байна гэдгийг тодорхой хэлж байна. Тэгэхээр сумд маань нэг төсвийн нэг 5-6 байгууллага байна тийм ээ. Одоо сургуулийн
боловсролын үйл ажиллагаа эрхэлж байгаа ерөнхий боловсролын сургуулийн төсвийн шууд захирагч бол захиалын элчийн эрхтэй ийм хүн байх нь байна. Мөн СΟБ буюу цэцэрлэгийн одоо төсвийн шууд захирагч захиалагч байх нь байна. За аймгийн сумын одоо засаг дарга нь өөрөө үндсэн том төвлөрүүлэн захиалагч нь байх нь байна. За соёлын төвийн эрхлэгч байж байна. Бас одоо төсвийн шууд захирагч зарцуулдаг хүн. Энэ бас захиалагч байх юм байна. За сумын хурал дээр бас захиалагч байгаа тийм ээ. Одоо нэг төсөв захиран зарцуулдаг хурлын дарга нь эсвэл одоо ажлын албаны байна одоо. Тэр бүгдээр одоо төсөв захирдаг энэ хүмүүс байх юм байна. За ингээд бид нар эрүүл мэндийн төв бас байгаа сумын дээр. За энэ бас төсвийн шууд захирагчтай учраас энэ төсвийн захиалагч нар юм. За энэ захиалагч нар маань бүгдээрээ худалдаа авах ажиллагааны төлөвлөгөөтэй байх ёстой. Мэдээж одоо төсөв нь бол жилдээ батлагдаад явдаг. Энэ төсвөө харж байгаа бүгд худалдаа авах ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулж гаргадаг. Тэгээ энэ төлөвлөгөөг заавал хийдэг учраас бид нэр энэ сургалтыг энэ чиглэл рүү л зориулж одоо та бүхэнд мэдээлэл болгож хэлээд байгаа юм. За төлөвлөгөө боловсруулахдаа бас нэг хэд хэдэн зүйлийг баримтлах хэрэгтэй болж байгаа. Нэгдүгээр энэ хуулийн 44-ийн 1 дээр энэ захиалагч батлагдсан төсөв тусгагдсан төсөл арга хэмжээгээр худалдаа авах ажиллагаагаа үр ашигтай төлөвлөж батлах ёстой байдаг. За мөн хуулийн 44-ийн 2 дээр захиалагч төлөвлөгөөнд ерөнхий гэрээний аргаар худалдаа авах бараа үйлчилгээ байвал тэрийг бас тусгаж өгдөг. За мэдээж одоо энэ ерөнхий гэрээ гэдэг ойлголт сүүлд нэмэгдэж хуулинд орсон учраас энэ захин дэлгүүртэй холбоотой төлөвлөлтүүд энд хийгддэг. Энэ төлөвлөгөөнд зайлшгүй тусгаж өгөх хэрэгтэй болдгоо. За гурав дахь асуудал нь мэдээж энэ хууль тогтоомжууд байна. Өөрөөр хэлэх юм бол засгийн газрын 2024 оны 02 дугаар тогтоол гэдэг төсөв төртгийн дээд хязгаарыг баталж өгсөн тогтоол байдаг. Энэ тогтоолын хүрээнд одоо энэ худалдаа авалтыг төлөвлөх хэрэгтэй болно. За мөн сангийн сайдын одоо 2023 оны А250 дугаар тушаал Б төрийн болон орон нутгийн хэмжээнгээр бараа ач холбогдолтой худалдаа авах төлөвлөх тайлагнах журам гэдэг. Энэ төлөвлөх тайлагнах журмын 2-ын 6-гийн 1 дээр төсвийн шууд захирагч нь төсвийн төвлөрүүлэн захирагчд за мөн төсвийн төвлөрүүлэн захирагч нь төлөвлөгөөг нэгтгэн төсвийн ерөнхийлөн захирагчдад одоо санхүүжилтийн их усүр батлагдсанаас хойш ажлын 10 өдрийн дотор баталж захим системээр илгэнэ гэж байна. Тэгэхээр бидний хийх гээд байгаа энэ төлөвлөлт чинь бас захим системээр үе шаттай хийгддэг юм байна. Нэгдүгээр энэ төсвийн хууль болоод худалдаа авах ажиллагааны хууль бусад дагалдах хуулийн хүрээнд боловсруулагдсан байна гэдгийг нь бас ойлгож авах ёстой. За сум болгон сая өнгөрсөн 25 оны жилийн эцсээр 12 сарын 25-ны дотор багтаагаад төсвийн хуулийн дагуу сумдууд маань төсвөө баталсан. За сумдууд төсвөө баталснаас хойш ажлын 10 өдрийн дотор худалдаа авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж батлах ёстой. За энэ ажиллагаа бол одоо манай сумдууд дээр хийгдэж байгаа гэсэн үг. За мөн дээр нь төсвийн байгууллагууд байгаа. Одоо төсвийн тухай хуулиар одоо нөгөө төлөөллийг хэрэгжүүлэх байдлаар сумын засаг даргаас одоо гэрээ байгуулж санхүүжилт авч байгаа нөгөө 5 байгууллага маань бас сургууль цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв гэдэг энэ байгууллагууд маань бас тусдаа төлөвлөгөөгөө боловсруулад сумын засаг даргийнхаа худалдаа авах ажиллагааны төлөвлөгөөнд нэгтгүүлнэ. Сумын засаг дарга бол төвлөрүүлэн захирагч учраас та бүхний төлөвлөгөөг нэгтгээд аймгийн буюу аймгийн засаг дарга буюу аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчдаа илгээдэг. За ингээд аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчд худалдаа авах ажиллагааны төлөвлөгөөг хянан үзээд захим системээр баталдаг. Энэ үе шатуудын энэ процедураар хийгддэг юм шүү. Тийм учраас манай босоо байгаа одоо сургууль цэцэрлэг эмнэлгүүд маань өөр өөрсдийнхөө худалдаа авах ажиллагааны төлөвлөгөөг одоо нэгтлэн бодогч нартайгаа сууж агаад боловсруулах болох нэ. За боловсруулсан төлөвлөгөөгөө сумын одоо тамирын газартаа хөрвүүлээд ингээд нэгтгүүлээд ингээд явах нь биш үү. За тэгэхээр энэ худалдаа авах ажиллагаанд төлөвлөх, бэлтгэх, хэрэгжүүлэх ингээд хууль тогтоомжид заасан ажлыг хийгдэж байгаа учраас төлөвлөгөө боловсруулж байгаа хүмүүс маань бүгд одоо ашиг сонирхлын мэдүүлэг гаргана. Энэ маань худалдаа авах ажиллагааны хуулийн 52-ийн 1 дээр одоо тодорхой заагаад өгсөн байдаг. Одоо бидний үнэлгээний оронд орж ажиллах хүмүүс бол ашиг сонирхлын мэдүүлэг гаргадаг. Яг энэтэй адилхан төлөвлөгтөө төлөвлөгөөнд оролцож байгаа хүмүүс бүгд ашиг сонирхлын мэдүүлэг гаргах нь шүү. За дараагийн асуудал нь төлөвлөгөөнд 2 ба түүнээс дээш төсвийн шууд захирагч хамтран тендер шалгаруулах зохион байгуулахаар
тусгаж болно. За гэрээгээ туршлагатай байгуулахаар ингээд төлөвлөгөөнд тусгаж өгч болох энэ хуулийн зохицуулалт энд заагдсан байдаг. Тийм учраас миний тэр хэлээд байгаа сумын засгийн төлөвлөгөөнд нэгтгэх асуудал чинь энэ хуулийн заалттай уялдаад байгаа юм. За бидний хамгийн сайн яриад байгаа юм болохоор сум болгоны төсвийн захирагч нар бичиг хэрэг юу яаж юм бичиг хэргийн материал, хангамжийн материал авч зарцуулдаг байна тийм. Тэгэхээр төсвийн бүх байгууллагуудын хангамжийн материалыг нийлүүлээд нэг тендер зохион байгуулах, нэг худалдан авалт зохион байгуулалт, нэг худалдан авалт хийх төлөвлөлтийг хийх хэрэгтэй болж байгаа. Энэ хуулийн залтаар. За өөр одоо ямар төрлийн зардал байдгүй гэхээр энэ урсгал зардлууд байна. Төсөв байгууллагууд дээр тавьж байгаа урсгал зардлуудыг нийлүүлээд нэг тендер зохион байгуулах. Мөн одоо төсөв байгууллагууд дээр зарцуулагдж байгаа шатхууны одоо санхүүжилт мөнгүүдийг нэгтгээд нэг тендер зохион байгуулах. Гэх мэтчлэнгээр нэгтгэн зохион байгуулах төлөвлөлтийг энэ заалтаар хийгээд байна. За дараагийн асуудал нь төлөвлөлтөө нэг батлагдсан маягтууд гэдээ бас байна. Тэр маягт нь сангийн сайдын одоо энэ 2023 оны 250 дугаар тушаалын 1-р маягт буюу энэ маягт нь захим системд үүсгэгдээд байгаа. За хоёрт нь аймгийн засаг даргын энэ 2025 оны А19-р маягт байгаа энэ төлөвлөлтийн маш сайн маягт байдаг. Өөрөөр хэлэх юм бол захим систем төлөвлөгдсөн маягтыг одоо ангилж одоо төлөвлүүлээд байгаа. Бид нар энэ тайлантай уйж байгаа учраас энэ маягтыг боловсруулж ингэж гаргасан. За тийм учраас та бүхэн маань энэ хоёр маягтын хүрээнд одоо худалдаа авах ажлын төлөвлөгөөг боловсруулж гаргах нь байна шүү. Хүн болгон одоо төсөв байгууллаганд энийг хийх хэрэгтэй болно. За аймгийн засаг даргын тэр 2025 оны А19-р маягтыг бол сумын засаг дарга буюу тамгын газар дээр тэр тусмаа санхүү албан дээр хийлгүүлж байгаа. Энэ ажил маань нэлээд үр дүнтэй явж байгаа. За ингээд шинээр батлагдсан төсөл арга хэмжээ бүгдээ төлөвлөлт хийн гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Төсөл арга хэмжээ болгоноороо төлөвлөлт хийн, нэгтгэж болох төлөвлөлт байвал нэгтгэн. За мөн бараа ажил үйлчлэгээний нэр төрлөөр нь төлөвлөнө. За санхүүжилтийн их усүр буюу батлагдсан санхүүжилтийн их усүрээр бас төлөвлөнө. За хэрэгжүүлж эхэлсэн дуусах хугацаагаар нь бас төлөвлөнө. Энэ 2025 оны 5 сарын 1 сарын 1-ээс энэ төрийн хэмжлэлийн тухай хуулийн тодорхой заалтууд үйлчлээд эхэлсэн. Өнгөрсөн жил буюу 25 онд нэлээд сайн одоо мэдрэгдсэн энэ заалт маань одоо өөрөөр хэлэх юм бол 5 сарын 31-ний дотор бүх тендерүүдийг зарлаад гэрээ байгуулаад дууссан байхаар л төлөвлөх ёстой. За энээс хойш зарлж байгаа тендерүүдийг төсвийн хэмнэлтэд тооцоод за энэний чиглэлээр одоо ингээд гэрээ контракт байгуулахгүй байх ингээд зөвлөмжүүд, анхаарал, санамжууд ингээд төсвийн ерөнхийлөгчийн захирагч болоод төсвийн төлөвлөрийн захирагч нарт ингээд хүргэгдээд байгаа. Тийм учраас бид нар энэ 26 оны худалдаа авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахдаа хугацаагийн 5 сарын 31-ний дотор тендер шалгуулалтаа зарлж дуусгахаар төлөвлөхгүй болвол ингээд нөгөө бидний нөгөө хийж байгаа ажлууд чинь үе шаттай явагддаг. Дээр нь одоо тендер зарлж байгаа үе шатанд дунд одоо тооцоолоогүй асуудлууд гардаг. Энэ асуудлуудаас үүсээд одоо энэ хугацаанд багтахгүйгээр ингээд зохион байгуулалтад байдаг. Тийм учраас бид нар эртнээс энэ хугацаанд баригдаж одоо ажиллаад зөв төлөвлөж явах юм бол хугацаанд амжих энэ асуудал гарна. Энэний үр дүнгээр одоо батлагдж байгаа хөрөнгө оруулалтын ажлууд маань хугацаанд хэрэгжих, үр дүн богино хугацаанд гарах энэ асуудал яригддаг юм аа. Тийм учраас төлөвлөлтөө энэ асуудлууд дээр нарийн тооцож төлөвлөгөөгөө хариуцлагатай хандаж хийх ёстой болно. За анхаарах ганц асуудал байдаг. Ерөөсөө энэ худалдаа авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад төлөвлөхгүй бас нэг хэдэн асуудал байна. Мэдээж одоо төрийн албан хаагчдын цалин ч юм уу энэ асуудлууд нийгмийн баталгааг хангахад энэ холбоотой төрөөс олгож байгаа зардал, санхүүжилт мөнгнүүд бол худалдаа авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагддаггүй. За тэр дундаа энэ сангийн сайдын энэ 250 дугаар тушаалын энэ төлөвлөлт тайлбарлах журмын 2-ын 18 дээр худалдаа авах ажиллагааны төлөвлөгөөнд тогтмол зардлаар санхүүжүүлэх бараа ажил үйлчлэгийг төлөвлөхгүй шүү гэдээ ингээд заагаад өгсөн байдаг. Манай одоо зарим сумууд төлөвлөлөд яваад байгаа. Энийг одоо бид нар энэ тушаал шийдвэрийн хүрээнд зөв болгож төлөвлөхгүй болохгүй. Эхнээсээ бол одоо ингээд зарим сумууд худалдаа авах ажиллагааны төлөвлөгөөгөө захим системд
шивж илгээсэн байна. Тэр дунд яг энэ залттай хамааралтай төлөвлөлт хийгдсэн байна. Тийм учраас би одоо төлөвлөгөөгийн буцаага та хэд маань засах ажил руу бас хийх нь байна шүү. За энэ ямар зүйлийг тодорхойлж хэлээд юм бэ гэхээр бидний нөгөө тогтмол зардал дээр байгаа байгууллагуудын одоо тогтмол зардал гэрэл дулаан хангамж тийм ээ цэвэр бохорч юм уу одоо энэ одоо эдийн засгийн англиар юу гэвэл одоо сангийн сайд ч сая эдийн засгийн англиар зөвхөн эдийн засгийн англиг шинжилгээ баталсан байсан. Энэ эдийн засгийн англи дотор байгаа 20 хэвээр англигдсан тогтмол зардлыг л төлөвлөхгүй л гэсэн үг. За энийг төлөвлөгөөнд оруулж байгаа сумууд бол энийг хасаараа зөв бодоод ингээд төлөвлөх ёстой шүү. За ингээд гол авах ажил болохоор санхүүжилтийн их усүлдээрээ бид нар нэгдүгээрт энэ орсгол төсөв гэж байгаа. Сум болгонд урсгал төсөв байгаа. Тэр нь тодорхой тооны хэдэн зарлууд байгаа. Эдийн засгийн ангиллуудыг нь зоогдсон бичиг эрэг шатгуун. За өөр юу тусдаар гүйцэтгэх ажил үйлчилгээ. За орсгол засварын зардлууд. За мөн хичээл үйлдвэрлэлийн зардлууд гэх мэтлэн энэ зардлуудыг бол худалдаа авах ажиллагаанд төлөвлөж оруулдаг шүү. Тийм учраас энийг сайн хийн. За орон нутгийн хөгжлийн сан гэж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн их усүрч өөрөө одоо улс аймагаас хуваарлагдж байгаа бас нэг тодорхой хуулийн ихтгэл зүйрүүд байгаа. Энэ ихтгэл зүйрээр тооцогдоод хуваарлагдж байгаа санхүүжилт мөнгүүд байж байгаа. За дээр нь орон нутгийн хөгжлийн санд энэ малын хөлийн албан татвар хөрөнгөлөгддөг. За мөн нийгмийн одоо түншлэлийн хүрээнд хийгдэж байгаа одоо хамтран ажиллах одоо чиглэлээр хийгдэж байгаа хандууд байдаг. Бүс нутагт ч юм уу эсвэл орон нутагт ч юм уу үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас одоо хандив буюу мөнгө хандив юу яадаг байгууллагт нь өгдөг. Тэрийг одоо суманд нь өгдөг. Энийг одоо орон нутгийн хөгжлийн сандаа хүлээж авах жоронтой байдаг. Ингээд санхүүжилтийн их усүр ингээд 3 их усүрээс бүрдээ явдаг. Энийн төлөвлөлт энэ дээр ингээд ордог. За дараагийн асуудал нь орон нутгийн төсвийн өөрийнхөө шилж хөлдөгдлийн нэг орон нутгаас хөгжлийн сангаас чиглэлийн давж орж байгаа шилж хөлдөгдлийн төлөвлөлт сангийн хөрөнгүүд байдаг. За мөн зээл тусламжийн хөрөнгүүдийг төлөвлөдөг. Энэ манай томоохон сумууд бол зарим томоохон сумууд маань энэ гадны өөр улсын одоо мужуудтай бас юу байдаг? Хамтран ажиллах санамж хүчтэй байдаг. Энэ санамж хүчгийн өрөөнд одоо зээл тусламж орж ирэх юм бол энийг одоо бас худалдаа авах ажиллагаан дээр нэмж төлөвлөдөг асуудал байдаг. Энэ тухайн үедээ хийгддэг юм ажил байдаг. За ингээд өөрийн орлого эсвэл бусад их усүр байвал энийг тус ингээд төлөвлөө явуулдаг. Энэ асуудлыг л одоо бид нэлээд сайн анхаарч үзэх хэрэгтэй болж байгаа. За дараагийнх нь. За ингээд төлөвлөгөө зохио хийхдээ бас анхаарах хамгийн том нэг асуудал байна. Нэгдүгээрт энэ сумдын хуралд батлагдж байгаа хөрөнгө оруулалтын бүх ажлууд чинь зориг төсөвтэй байх ёстой. Техник эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн байх ёстой. Техникийн тодорхойлолт нь боловсруулагдчихсан байх ёстой. Ажлын даалгавар нь гартсан байх ёстой. Тоо хэмжээнд бүрэн хийгдсэн байх ёстой. Хамгийн гол асуудал нь бодит зах зээлийн үнийн судалгаанд үндэслэгдсэн байх ёстой. Энийг дутуу хийчихлээр нөгөө тендер зохион байгуулалт амжилтгүй болдог одоо гол үндсэн зүйл чинь энд яваад байдаг. Өөрөөр хэлбэл тухайн туслаар хэмжээнд зориулж баталсан мөнгө нь тухайн үеийнхээ зах зээлийн үнийн судалгаа хийгдэггүйгээс болоод нэмэлт хөрөнгө шаарддаг. Эсвэл хэрэгжих боломжгүй болохын тамруугаар ингээд яваад байдаг. Тийм учраас бидэрт гол хийх ажил бол энэ байдаг шүү. Төсөв батлахдаа энэ ажлаа хийж хэрэгжүүлсэн бол худалдан авах ажиллагаа маань эхний улиралд бүрэн зохион байгуулж дуусгах юм нөхцөл боломж үүсдэг. За хоёр дахь асуудал нь энэ төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 13-т маш тодорхой нэг том заалт бий. Захиалагч нь шууд худалдан авах харьцуултын аргыг хэрэглэх зорилгоор батлагдсан төсөв бүртгийг хувааж худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулахыг хуулиар хоригдсан байна. Одоо манай сумдын ингээд хурлын тогтоолыг ингээд хараад аваад үзэхлээр ингээд маш их жижиглж байна. Ер нь тендер зарлцахаас жоохон зайлс хийдэг юм руу орж эхэлж байна. Тэгэхээр энэ хуулиар хоригдсан энэ алхмыг бити хийгээч. Нэгтгэж зарлах ёстой мó нэгтгээ зарлах хуулийнхан дагуу зохион байгуул.
За тийм учраас энэ хоёр дээр аюул сайн анхаарч худалдаа авах ажлын төлөвлөгөөг босруулнаа. За бидний саяны яриад байгаа тэр 2024 оны 1 сарын 3-ны өдрийн 2 дугаар 2 тоод засгийн газрын тогтоол байгаа. Энэ бол одоо төсвийн шууд захирагч нарт одоо ирэх болгосон тогтоол байдаг. Өөрөөр хэлэх юм бол энэ бараа ажил үйлчлэгээнд ангилагдаад байгаа ажлууд чинь 20 сая төгрөгөөс доош төсөв бүртгэгтэй байвал шууд худалдан авч болно гэж. Харьцуултын аргаар худалдаж авч болох төсөв бүртгэхийн дээр хязгаар бараан дээр үйлчилгээнд дээр тус бүртээ 100 сая төгрөг, ажил байвал 150 сая төгрөг. Энэ хооронд төлөвлөж байгаа. Өөрөөр хэлэх юм бол 20 сая 1 төгрөгөөс дээш 100 сая төгрөг хүртэл 150 сая төгрөг хүртэл төлөвлөгдөд байгаа төсөв бүртгэгтэй ажил байвал харьцуултын аргаар буюу үн дуудах аргаар зохион байгуулах ийм төлөвлөлтийг хийх хэрэгтэй болж байна. Гэхдээ ийм их олгоод байгаа хэрнээ цаана 20 сая төгрөгийн төсөв бүртгэгтэй ажлыг зарлж бас болно шүү дээ. Харьцуултын аргаар зарлж болно. За тийм учраас бид нар энэ тогтоол шийдвэрийн хүрээнд бид нар төлөвлөгөөгөө хийн. За төлөвлөгөөгөө хийхдээ бид нар тэр энэ слайдн дээр харуулдаг байгаа нээлттэй тендер шалгаруулалтын арга, харьцуултын арга, гэрээ шууд байгуулах арга, нэг их усрээс худалдан авах, ерөнхий гэрээний буюу захин дэлгүүрийн арга гэдэг энэ аргууд дээр бас төлөвлөж өгнө. Мэдээж нээлттэй тендер шалгаруулах бол энэ засгийн газрын 2 дугаар тогтоолын төсөв бүртгэгөөс дээш өртөгтэй байвал нээлттэй тендер шалгаруулалтаар зарлахаар төлөвлөнө. Тэгэхээр нээлттэй тендер шалгаруулалтын арга дээр заашгүй төлөвлөх хэрэгтэй болно шүү дээ. 150 сая төгрөгийг нээлттэй тендер шалгаруулалтын аргаар бас төлөвлөж болно. Энэ яг үүрэг олгоцсон, оноочсон одоо асуудал биш болно шүү гэдэг ийм л тогтоол гаргаад байна. За тэгэхээр нээлттэй тендерийг барьчихлаар төлөвлөж байгаа бол ажлын 15 хоног буюу хуанлын 21 өдрөөр тендерийг зарлах болдог. Төсөв төлөвлөгөөс хамааруулаад зөв төлөвлөж чадах юм бол 150 сая төгрөгийн ажлыг ажлын 5 өдрөөр буюу харьцуултын арга тэр дундаа үн дуудах аргаар зохион байгуулах бүрэн боломжтой болж байгаа. Богино хугацаанд хялбар тендер зохион байгуулалт энэ ангиллал руу энийг төлөвлөх бүрэн боломж үүсэж байна. За ингээд гэрээ шууд байгуулах арга, нэг их усрээс худалдаж авах арга болов сундад хэрэгждэггүй арга байдаг. Энэгээр төлөвлөж болохгүй байдаг. Зайлшгүй тохиолдол үүсчих юм бол гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж болдог. За энэ гэрээ шууд байгуулах арга нь болохоор онцгой нөхцөл байдал тохиолдсон ийм цаг үед л хэрэглэх ийм арга байгаа. Тэгээ манайхан гэрээ шууд байгуулах аргаар аюул олон зүйлийг төлөвлөөд ингээд төлөвлөгөөч нь буцаад батлагдахгүй яваад байгаагийн шалтгаан энд байдаг. Болж игэл энэ төлөвлөлтийг хийхгүй шүү дээ. За мөн нэг их усрээс худалдаж аавна гэдэг чинь бас сундад хэрэгжээд байдаггүй ийм заалт шүү. Тийм учраас энэ хоёр дээр төлөвлөлт хийхгүй шүү гэдгийг сайн анхаарал авах хэрэгтэй. За ерөнхий гэрээний арга буюу захин дэлгүүрийн арга бол мэдээж худалдан авах ажиллагааны төлөвлөгөө эсвэл одоо баталж байгаа төсвийн тогтоолт чинь сургууль эмнэлэг цэцэрлэгийн чиглэлийн бараа үйлчилгээ төлөвлөгдөж батлагдсан байвал тэр нь захин дэлгүүрээс худалдаж авах бүрэн боломжтой байгаа. Тийм учраас захин дэлгүүрийн төлөвлөлтийг заавал хийх ёстой болж байгаа шүү. Тийм учраас энэ гурван төлөвлөлтөн дээр нэлээд сайн төлөвлөлт хийн. Дөрөв төлөвлөлт нь шууд худалдаа авалтын төлөвлөлт байгаа. За энэ төлөвлөлтийг манайхан бас аягүй сайн хэрэгжүүлээд байгаа. Тийм ээ шууд болж илгүй шууд худалдаа авчих гэдэг нь тийчээс. За гарууд шууд худалдаа авчих гэдэг. За тийм учраас энэ хуульд заасан энэ хоригдол хязгаарлалтанд төсөглөөд энийг анхаарч үзээ. Худалдаа авах ажиллагааныхаа дээр ярьсан хууль эрх зүйн хүрээнд боловсруулж гаргах ёстой шүү гэдгийг хэлье. За ер нь худалдаа авах ажиллагаа ингээ аюу товч төлөвлөлт хэсэг дээр нь ярьж байгаа учраас нэг хугацаа авахгүйгээр ярьж байгаа гэдгийг та хэд сайн анхаарал аваарай. За дараагийн слайдыг гаргачих. За дараагийн хэлж. За харж байгаа өөр файл байгаа.
гарч шийдлэгддэг. Тэгээ шууд слайдууд нь үлдсэн байсан юм шүү хамаагүй. Сурвалжлаар бол чинь тэгсэн гэдэг юм шүү. Санагдаа шүү. Нэрийг санагдаа. Шүү. За тэр ясыг хийж. Боордын ус нийч. Яач. Тэгээд энэ зүйл үү. Завар дэмжлээ шүү дээ. За шийдэж шүү. За одоо манайхаас бид нэр энэ аймгийн буюу аймгийн төсвийн ерөнхийлөгчийн захирлын худалдаа авах ажлын төлөвлөгөө боловсруулсан загвар жишээг харуулж сомдтой яг адилхан энэ загвар жишээгээр боловсруулах ёстой шүү гэдгийг хараад аваад ширхсэн. За эхнийх нь энэ захирамжийн төсөл байгаа. Мэдээж сумын засаг дарга худалдаа авах ажлын төлөвлөгөөгөө баталж байгаа учраас шийдвэр гаргаж төлөвлөгөөгөө баталнаа. За энэ шийдвэр гаргаж байгаа төлөвлөгөөн дээр энэ утга агуулгын юм нэлээд сайн ярьж хэлэхгүй болохгүй юм байлээ. Яагаад гэвэл одоо төлөвлөгтөө шийдвэр гаргаад төлөвлөгтөө айгүй буруу өнцгөөс ч юм уу бас буруу одоо хуулийн заалт бариад ч юм уу ингээд төлөвлөд байдгийн байна. Тийм учраас энэ дээр та нэлээд сайн ач холбогдлыг орхоор мэдээж одоо төсвийн төлөвлөрүүлэн захирагчийн худалдаа 2026 оны худалдаа авах ажлын төлөвлөгөө батлах тухай байна. За засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн холбогдох заалтаа авна. За бусад заалтууд нь төрийн хяналтын тухай хуулийн заалт, төрийн болон орон нутгийн эмчийн өргөөр бараа ажилламжлалт худалдаа авах хуулийн тодорхой заалтуудын мөн хурлын тогтоолоо үндэслэж энэ захирамжийг шийдвэрийг гаргах ёстой байгаа юм. За ингээд нэгдүгээрт энэ хавсралтаар нэлээд сайн боловсруулсан худалдаа авах ажлын төлөвлөгөөгөө батлана. Хоёрдугаар заалтан дээр нь энэ тухайн хэрэгжүүлэх гээд байгаа ажлуудын техник эдийн засгийн үндэслэл зураг төсвийг нь хариуцаад байгаа гэрээний хэрэгжилтэнд хэн хяналт тогтмол хяналт тавихын тэр захиалагч хариуцаж ажиллах албан хаагчийг томилж өгөх хэрэгтэй үүрэг болгож. Тэгээ энэ томилж өгж байгаа энэ үүрэг болгож өгж байгаа заалтаа тухайн төрийн албан хаагчийн, тухайн төсвийн шууд захирагчийн, тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд нь тусгаж өгөөд ингээд албан ёсны ажил хэрэг болгох хаана уялдаа холбоотой хамгаалалт хариуцлагатай хандаад явах. Энэ заалтыг энэ дээр тусгаж өгөөд явах ёстой. За ингээд хэрэгжилтийн байдал дээр нь ингээд оруулж хяналт тавих одоо тухайлсан заалтуудаа оруулж өгөөд ингээд батлаарай. Энэ захирамжийн төслийг ингээд ажил хэрэг болгоод ашиглах юмнуудыг ашиглаад ингээд батлах ёстой юм шүү. За Excel-ийг онцгой. За манай аймаг бол энэ сангийн сайдын 2025-23 оны А250 дугаар тушаалын маягт нэгийн дагуу энэ төлөвлөлтийг хийсэн. За бид нар Excel дээр 3 хуудас болгоод та бүхэнд харуулад ахыг та хэд минь энийг байнга хийхгүй болохгүй. Яагаад гэх юм бол энээс хамаарат нөгөө шилэн даасанд бүх оруулах ажил хийгддэг, захим системд бүртгэх ажил хийгддэг учраас нэлээд сайн хараад авчих. За бидний яриад байгаа өнөөдрийн төлөвлөлттэй холбоотой яриад байгаа юм чинь мэдээж тэр тендер шалгуулалтын кодыг захим системд бүртгэснээр захим системээс авдаг. За ингээд худалдаа авах ажиллагааныхаа бараа ажил үйлчилгээний их усүүдээр дотор нь төсөл арга хэмжээнүүдэд зоогоод өг. За тэгээд төсөв төртгөөсөө хамааруулаад нээлттэй тендер юм уу, харьцуултын арга юм уу, захим дэлгүүр юм уу, зөвлөх үйлчилгээнийх юм уу гэдгээ ялгаад төлөвлөөд өгнө. За мөн бараа ажил үйлчилгээгээр нь төлөвлөнө, төсөв төртгөөр нь төлөвлөнө, тухайн он дээр хэдэн төгрөг санхүүжүүлэхийн тэрийгээ төлөвлөнө. За тендер шалгуулах зарлаж дуусгах зарлах огноогоо тавина. За ингээд тайлбар тодруулах байвал энийг тодорхой бичээд явна.
За тэр 8 дугаар баганд байгаа доктортой худалдан авах ажиллагааны шалгуур үзүүлэлт байгаа эсэх гэдэгт байн худалдаж авдаг тогтмол одоо худалдаа авдаг байвал энийг тим гэсэн томьёолоор бичдэг, байхгүй бол үгүй гэсэн томьёолоор төлөвлөө явуулдаг юм шүү. За ингээд захирамжийг авсрах тул та хэдэн сайхан баталчих хэрэгтэй. Их усруу болгоноос ингээд төлөвлөлтөө хийн шүү. За ингээд доош нь гүйлгдээ Excel-ийг үлгэж. За ингээд төлөвлөгөө босруулсан хүн хийн, хянаж байгаа хүн хийн гэдэг ингээд маш одоо тодорхой байдлаар ингээд төлөвлөжөөрэй. Мэдээж санхүүгийн албаныханд л энэ технологийн худалдаа авах ажиллагааны төлөвийг босруулдаг. Ер нь энэ санхүү албан хаагч нарын одоо санхүүгийн албаны дарга нарын албан тушаалын тодорхойлолтын дээр нь худалдаа авах ажиллагааны ажлыг хариуцаж ажиллах, төлөвлөх, тайлгнах энэ асуудлууд байдгийн шүү дээ. Тэгээ энэ хүмүүс маань эндээ сайхан боловсруулаад гар хөлөөсгөө зураад хянаж байгаа хүмүүс нь хий аль төсвийн шууд захигч нь байх юм. Мэдээж одоо сумын засгийн төсвийн төлөвлөгөөний хяналтыг бол одоо хамгийн дарга нь тавих байл үүдээ. Тэгээд сумын дарга нь захирам шийдвэрээр баталж байгаа энэ ажлаа хийн. За төсөв байгууллагууд дээр болоод ирэхлээр тухайн төсөв байгууллагын маань ягтлан байх байлгүй. За дарга нь одоо хянаад явах байлгүй. Тэгээ ингээд худалдаа авах ажиллагааны төлөвлөгөөгөө төсөв байгууллагууд маань энэ загвар маягтаар нь ингээд боловсруулаад туслаар хэмжээ болгоноороо төлөвлөөрэй. Ер нь төлөвлөх бол айгүй энгийн асуудал байдаг шүү дээ. Яг маягтанд нь оруулаад төлөвлөх юм бол боломжтой байдаг. Энийгээ захим системд хийгээд одоо холбогдох дээд шатныхаа төсвийн ерөнхий захирагчаар хянуулаад батлуулаад ингээд худалдаа авах ажиллагаагаа зарлахад бэлэн болгодог. За энэ Excel-ийн энэ танилцуулаад байгаа хуудаснаас хоёр дахь хуудас байгаа. За хоёр дахь хуудсан дээр харуулчих. За тэр захиалагч гэж байгаа. Миний яриад байгаа тэр хиндэ хариуцуулаад байгаа юм гэдгээ ингээ хойд талтан захиалагч байгуулвал захиалагч албан хаагч гэдэргээд ингээ сайхан тавиад өгөөрэй. Тэгээ энэ маань хийгдэхгүй болохоор хин нь одоо хизээ гаргаж өгөх юм. Аль чиглэлийн юм хий гэд мэддэггүй ингээ сумууд маань ингээ хугацаа алдаа суугаад байдаг. Тэгээ нэг худалдаа авах ажиллагааг хийх болохоор нэг хитгэн хүн сумд хийж байгаа л харагдах юм аа. Ингээ сум орон нутгаар яваад ингээ ажиллаад ингээ яваад үцгэлээ. Уул нь энэ худалдаа авах ажиллагаа чинь хүн болгон л мөнгө зараад байгаа. Хүн болгон л оролцоод байгаа юм. Мөнгө зарах болохоор бүгдээр л оролцоод байдаг. Тэгээ яг ингээд тендерийн зохион байгуулад ингээд хууль номын дагуу хийх гэхэлэр би ч авахгүй, чи ч авахгүй, чи ч болохгүй гэд ингээд бас байдаг. Мерсер сумууд бас байдгийн байна. Үнэхээр сайн ажиллаж байгаа сумууд бас байна. Бүр нэг баг болоод нэг ажлын хэсэг гаргаад ингээд ажилтдаг үлгэрчтэй болсон сумууд ч байна. Тэгээ энэ үлгэрчтэй болж байгаа сайн туршлагыг түгээж байгаа энэ сумууд маань бас бусад сумдтай энэ туршлагаа хуваалцаж ингэж хийх ёстой, тэгж хийх ёстой гэдгийг заавар зөвлөдөг бас хамтарч өгвөл бас илүү түлхэцтэй юм болов, илүү ач холбогдолтой юм болов гэж бас хувьдаа бодож өгдөг шүү. За тэгээд энэ хариуцж ажиллах хүмүүсээ ингээд зоогоод өгөөрэй. Энийг одоо улам лавшруулад ажил хэрэг болгоё гэвэл тухайн одоо хайрцаж байгаа үүнийхээ тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө одоо энэ чинь гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулж төрийн албан агч нартайгаа энд нь сайхан тусгаж өгөөд хугацаатай тавьж өгөөд зааж өгөөд ингээд тусгах юм бол энэ бүрэн хэрэгжих энэ боломж үүснэ. За энэ захиалагчийн хариуцж ажиллах хүснэгтийг заавал хийж захирамжийн 2 дугаар хавсалт болгож батлах хэрэгтэй. Энэний мөрөөр хяналт шинжилгээ үнэлгээ хийх хэрэгжилтийг нь тооцож гаргахад төхөн болдог учраас энийг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй шүү. Энэ маягтыг авч ашиглах хэрэгтэй юм байна. За 3 дахь юу юм орчих. За 3 дахь хуудсан дээр болохоор бид нэр за сум орон нутаг харилцан адилгүй байгаа. 25 онд тендерээ зарлаад бүх санхүүжилтүүдээ өгөөд дууссан сумууд ч байгаа. 25 онд мөнгөний өв чадаагүй, тендерийн зарласан гэрнэ, гэрээгийн байгуулсан гэрнэ, санхүүжилтийн эрх нээгдээгүйгээс шалтгаалаад мөнгөний өгөөгүй юм тэр ажлууд ч байгаа. Харилцан адилгүй байгаа. За энэ харилцан адилгүй байгаа энэ асуудал дээр туршлах зорилгоо энэ 3 дахь Excel-ийн хүснэгтийг харуулад байгаа тав. Тэгэхээр манайх бол одоо ингээд тухайн жилдээ ингээд зарласан тендерүүдийн санхүүжилт тухайн ондоо амжиж олгогдоогүй эсвэл одоо хуваагдж олгож байгаа тохиолдолд дараа жилдээ заавал санхүүжилтийг хийх болно. Тийм учраас ийм тайлбартайгаар энэ хүснэгтийг
оруулж аймгийн даргаараа батлуулдаг. Та бүхэн маань ч гэсэн ийм тохиолдол байвал энэ Excel-ийг хүснэгтээр буулгаад ингээд ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол тухайн төсөл арга хэмжээ болгоноор төлөвлөлт явуулахаар өмнө 25 он зарлагдсан тендер чинь жишээ авч хэлэхэд 30 сая төгрөгийн ч юм уу 40 сая төгрөгийн ч юм уу 26 онд олгохоор төлөвлөсөн байдаг. Гэвч захим систем дээр хийхлээр тендер зарлах хэлбэрлүү төлөвлөгдөд байдаг. Өөрөөр хэлбэл нөгөө 20 саяас чинь давж байгаа учраас тендер зарлаа гэдэг ингээд захим систем алдаа заагаад ингээд яагаад гэдэг. Тэгэхээр энийг ялгахын тулд энэ өснөгтийг ашиглаж хийж байгаа юм. Тэгээд энийг бол одоо захим системдээ шивхгүйгээр энэ төлөвлөлтөн дээр энэ захирамжийнхаа хавсралт болгоо бодлоод өгөх юм бол илүү үр дүнтэй болох юм шүү. Тэгээ энийгээ бол одоо ширэн насныхаа одоо мэдээлэл яг энэ үгээр нь оруулаад тайлбарлаад ингээд олон нийтэд мэдээлэх юм бол хүнд ч ойлгомжтой болж явах юм аа. За энэ гурван Excel хүснэгтийг бид нар ингээд сургалтын үеэр ингээд та бүхэн өгнө. За ингээд захирамжийн төслөөч ингээд өгчин та хэд маань ингээд ашиглаад ингээд сайхан хийгээрэй. Хамгийн гол нь тэр удирдлагын заалтуудын одоо тодорхой хуулийн заалтуудыг бас өөрчилж хийх ажил болох байх шүү. За ингээд төлөвлөлтийн асуудалтай холбоотой ийм юмуд хийгдэж байгаа гэдгийг нэлээд сайн гараад аваарай. Энэ дээр биднээс асуудал бодлуулах зүйл байвал асуунаа. За дараагийн нэг асуудал болохоор өөр хайлт байна. Төгсөө чиний юм байна. За одоо манай орон нутаг хариуцсан төгс баясгалангийн слайд одоо юу яа? Юу Excel файл байгаа. За энэ Excel файлн дээр одоо ажиллах одоо зааварчилгааг бид нар өгүүлээд байгаа юм. Тийм учраас энийг сайн анхаарал аваарай. Энэ 2025 оноос эхлээд энэ Excel маягтыг бид нэр аймгийн даргаараа батлуулаад бас сумын захирагч нартаа ялангуяа санхүү албанд хүргүүлээд ингээд тайлагнуулаад төлөвлүүлээд бас ингээд авсан. Энэ бол статистик мэдээлэл гаргахтай холбоотой юм мэдээлэл байдаг. Өнгөрсөн 25 оны мэдээллийг бид нар гаргуулж авсан. Айгүй сайхан том мэдээлэл гарсан. Энэний хүрээнд статистикийн байгууллагатай маш дэлгэрэнгүй үзүүлэлтээр тайлангаа өгсөн. Холбогдох одоо яамдуудад бас ингээд тайлангийн үзүүлэлтийг нь хангаад ингээд өгсөн байгаа шүү. Ингээд энэ ажлыг бас орхигдуулахгүйгээр жил болгон хийгээд явна. Жил болгон төлөвлөлттэй холбоотой ажилдаа ууж хийж байгаа учраас манай санхүү албаныхан маань энэ дээр сайн ач холбогдол өгөөд ганц нэг тохиолдолд бас буруу шивгдсэн аргачлалыг буруу ойлгосон асуудал байдаг юм байлээ. Тэгээд энэтэй холбоотой ялгаатай асуудлыг манай төгсөөс эхлэн тааханд тайлбарлаад хэлээд өгнө. За тэгээд дараагийн асуудал нь болохоор энэ сангийн сайтын нэг албан бичиг ирсэн. Энэ албан бичигтэй холбоотой бас 2025 оны 9 жил дууссантай холбоотой энэ асуудалтай бас бүхэндээ анхаарах асуудлуудын талаар яриад тэгээд асууж тодруулах зүйл байвал төгсгөл дээр нь ярилцаад ингээд богино хугацаанд зохион байгуулж байгаа сургалтаа өндөрлөнө. За төгсөө. За бүгдээр өнөөдрийн зүйлээ. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө төлөвлөлтийнхаа маягтыг ингээд нэг тендер шалгаруулалтын нөгөө арга тус болгоноор ингээд жишээ татаад ингээд хийцэн байгаа юм. Тэгээд энэ жишээнүүдтэйгээ бас яриад явуул илүү ойлгомжтой болов уу гэж бодлоо. Тэгэхээр та бүхэн нөгөө маягтаа өөр дээрээ бас ойрхон авсан байгаа гэж бодож байна. Ерөнхийдөө нөгөө цэцэг даргын нөгөө R9 захимжаар татлагдсан маягт маань нийтдээ ингээд 78 удаагийн мэдээллийг бүгэлж явуулах юм бол та ажиллагааны төлөвлөлт болон тайлангалт гэсэн юм хоёр үндсэн агуулга багтаасан юм ганцхан хүснэгт яваад байна. Тэгэхээр групп дээр шеэрлсэн байгаа 26 оны шинэ маягтыг. Тэгэхээр за одоо та бүхэндээ слайдууд бол та бүхэнд ингээд харагдаж байгаа. За нийтдээ ингээд тендер шалгаруулалтын арга тус болгон дээр ингээд 5 ажлыг нэг тайлбарлаа явуучих гэж бодож байна. За хамгийн эхнийх нь бол за урсгал төсвийн хөрөнгөөр санхүү чөлөөт арга хэмжээгээр мэдээж шатхуун орж ир таарна тийм. Тэгэхээр бүх сумдад шатхуун болон шатах тослог материал бол худалдаж авч байгаа. Тэгэхээр шатхуун бол мэдээж төсөвт 5 байгууллага гэдэг тайлбар төлөвлөлөд оруулаад ирэх юм. Тэгэхээр за эхний энэ 5 дугаар багнаас 24 дугаар баг хүртэл та бүхэн
бас Excel-ийнхаа маягтыг надтай бас тулгаа явуулдаг ойлгомжтой. 5 дугаар багнаас 24 дугаар баг. За 5 дугаар багнаас ерөнхийдөө 44 дугаар баг нь төлөвлөлттэй ажлууд явах юм. За 44 дугаар багнаас оруулсан байгаа 44 дугаар багнаас хоошоо 72 дугаар баг нь бүтэл тендер шалгаруулалттай холбоотой процессын тайлбарын хажууд явж байгаа. Тэгэхээр 73 дугаар багнаас 78 дугаар баг нь бүтэл үр дүнгээ ингээд тайлбарлаж явах юм. За ийм учраас нэг давшин байна. За хамгийн ихний арга хэмжээ бол шатхуун постмодерн материал хөдөлж байгаа гэдэг чинь тийм. Тэгэхээр мэдээж салбараа бид нар сонгож чинь хүрээнд байгуулга гээд за тоо гэдэг дээр тухайн төсөл арга хэмжээний төсөл арга хэмжээ за нэг төсөл арга хэмжээг захин зүйн бүртгэгдсэн учраас нэг гэсэн утгаар оруулна. Нэг гэснээс өөр утгаар оруулна. За мөнгөн дүн гэдэг дээр тухайн төсөл арга хэмжээний батлагдсан төсөв төртөг ороо явах. За ингээд салбараа сонгочлоо. За салбараа сонгочлоо. За төрлөө сонгоё. За төрөл маань мэдээд шатхуун тослох материал гэсэн учраас үйлчлэгээ гэсэн төл рүү орох гэдэг тийм ээ. Шатхуунаа бид хөдөлж авч чинь. За бас шатхуунаа дагсан үйлчлэгээ авч байгаа учраас үйлчлэгээ гэсэн төрөл дээрээ очиод нэг гэж хэлээд өчгөнэ төсөв төртөг тавиад өчгөнэ. За тендер зарлах хугацаа 25 дугаар баган дээрээ үр дүн бол хамаагүй зарлах хугацаа нөгөө төрийн хэмнэлтийн тухай хуультай уялдуулаад 1 сарын 1-ээс 5 сарын 31-ний хүртэлх хугацаад тавьж өгнө гэсэн. За тэгэхээр та төлөвлөлт дээр юу гэсэн хугацаа тавьсан бэ? Тэр хугацаагаар зааж өгнө гэсэн. За 27 дугаар баг нь болохоор мэдээж тендер зарлах төвшин буюу сумынхаа төвшнийг сонгоод өгч чинь. За 28 29 дугаар баган дээр болохоор төс батлагдсан төсөв төртгөө тавиад өгч чинь. За 29 дугаар баг нь бол 26-нд санхүүж өгдөг гэхээр мэдээж 35 сая буюу энэ чинь 35 саяас баг байж болно тийм ээ. Өөр төсөл арга хэмжээгээр жишээ татаад үзэх юм баг гэж байна. За 30 дугаар баган дээр төсвийн ерөнхийллийн захирчдын нэрийг бичээд өгч гэнэ. 31 дугаар баган дээр за семестрийн дараагийн шийдвэрээр захиалгчдаар томилсон байгууллага шийдвэр өгч гэнэ. За 32 32-оос 44 дугаар баган хүртэл тендер шалгаруулалтынхаа аргыг зурж. За мэдээж нөгөө төсөл арга хэмжээнийхаа утгаа тавиад өгч нэг гэсэн утгаас өөр утга оруулахгүй төсөв төртгөө тавиад өгч. Мэдээж 35 сая зарцуулалтын арга. За захин системд иргэшилжиж ирсэн хэрэг мэдээж үгүй те. Сумын зүйн ерөнхийллийн зарчмын төлөвлөлт нь орсон учраас үгүй гэдэг сонголтыг хийж өгнө. За одоо нөгөө ногоор усан баган буюу тендер шалгаруулалтынхаа үр дүн рүү авах гэсэн. За 45 дугаар баган дээр үнэлгээний хороо байгуулсан хугацаагаа тавиад өгч чинь. За 46 дээр үнэлгээний хорооны даргын нэр болон нарийн бичгийн даргийнхаа нэрийг тавиад өгч чинь. За урилга нийтлсэн огноо гэхээр захин систем дээр урилга нийтлсэн огноогоо оруулаад өгч чинь. За тоо гэхээр мэдээж төсөл арга хэмжээнийхээ тоо төсөв төртгөө тавиад өгч чинь. За 50 дугаар баган дээр монополийн эсрэг газарт гомдол гарсан бол бүгэлж өгнө. Гомдол гараагүй бол бүгэлэхгүй. За цаашлаад 52 дугаар баган дээр тендер нээсэн огноо маань захин системээс хараад тавьчих юм тийм үү? За тоо мөнгө дүнгээ бас ижилхэн тавиад өгч байна. За тендер үнэлсэн хугацаа гэдэг дээрээ одоо тендерээ нээж үзэнгүүт өмнөх ажиллагаа эхлүүлнэ гэж хууль дээр зааж өгсөн учраас тендер хизээ үнэлсэн тэр хугацаагаа тавьж өгнө гэсэн. За энэ жишээн дээр бол 2 сарын 4 тендер нээсэн бол 2 сарын 4-өөс тендер нэг ажиллагаа хийсэн. За мэдээж төсөл арга хэмжээний төсөв төртгөө тавиад өгч байна. За энэ улааруулсан байгаа тоо нь ямар хүчтэй юм бэ гэхээр шудраг өрсөлдөөн монополийн эсрэг газар гомдол гарсан бол за тендерээ монополийн эсрэг газраас гомдол гарсан бол эргээд нөгөө тендер чинь төр зогсоод нөгөө нийт дахин одоо үнэлэх юм уу эсвэл дахин зохион байгуулах ажил гарсан бол тэр хугацаагаа тавиад өгч гэсэн. За тухайлбал саяны тендер одоо монополийн эсрэг газар гомдол гарсан байх юм бол за урилга бүр дахин одоо үнэлэх гэсэн шийдвэр гарсан байх юм бол 47 багнаасаа эхлүүлээд дахиад нөгөө үйлдэлүүдээ ингээд шийдэх процессын үйлдэлүүдээ шийдэх явах гэсэн. За гэрээ байгуулах эрх олсон огноогоо шийдэж өгч чинь. За энэ гэрээ байгуулах эрх олсон огноо маань болохоор нөгөө гомдлын 6 хонгоо мэдээлэл хөрвүүлсэн огноо гэсэн. За мэдээлэл хөрвүүлсэн огнооноос хойш гомдлын 6 хонгоо хүлээгээд үр дүн нийтлсэн огноо маань өгч гэсэн. За 61 дугаар баган дээр мөн ижилхэн сангийн яамд гомдол гаргасан бол гомдол гарсны төсөл арга хэмжээгээ ингэ шийдэж өгч гэсэн. За гэрээ байгуулсан огноогоо 62, 63, 64 дээрээ шивж өгөөд
За захин тендер дээр мэдээж тийм гэсэн сонголт хийж өгнө. За 66 дээр захин систем гэрээ бүртгэсэн он сар. За гэрээгээ бид нар оруулж байгаа тийм. За зарласан татамжуудын 67, 68, 69 дээр оролцогчдынхоо тоог оруулж өгнө гэсэн. 67, 68, 69. За ингээд оруулаад. За 70-ны 72 дугаар багныг манайхаа нэмж оруулсан байгаа шүү. Ингээд гэрээний эхлэх дуусах хугацаа буюу тусгай маягт эндээс заасан. Жон хүмүүс сайн харагдахгүй гэж. За хамруулъя. Тусгай маягт эндээс заасан гэрээ эхлэх болон дуусах хугацаагаар оруулаад өгнө гэсэн. За одоо харагдаж байгаа. Одоо харагдаж байна уу манайхаа? Харагдаж байна уу? Хүмүүсээ хэлээрэй. За. За сая аль хэсэг дээр хэмжээлээ. За 71-үүд багт хэмжсэн. За гэрээний эхлэх дуусах хугацаагаар оруулаад өгч гэсэн. Гэрээний эхлэх дуусах хугацаа маань гэрээний тусгай маягт нэр заасан хугацааг эхлэх дуусах хугацаагаар оруулж өгнө гэсэн. За энэ тендер шалгалтын хувьд 1 сарын 1-ээс 12 сарын 30-нд ингэж оруулсан байна тийм шахууны тендер. За тэрний дараагаар за 70 за байж байгаа юм чи. За 75 дугаар баган дээр гүйцэтгэгчийн нэг дугаарыг бүгэлж өгөөд за гүйцэтгэгчийн нэр гэрээний дугаараа бүгэлж өгөөд за 76 дээр төсвийн хэмнэлт маань өөрөө цаанаасаа одоо гараад ирнэ. Тайлбар тодруулах дээр тайлбар оруулна. За тайлан хэсэг дээрээ за гэрээний хэрэгжилтүүдийнхээ хувь ингээд оруулах. За ер нь бол ийм биш юм. За дараагийн туслах хэмжээ маань шууд худалдаа авалт дээр за шууд худалдаа авалт дээр жишээ татаж хийсэн бэ. За бичиг хэргийн материал шууд худалдаа авалт дээр бичиг хэргийн материал хийсэн байна. За бичиг хэргийн материал нь төсөв 5 байгууллагаар оруулаад өчиг за мэдээж салбараа бүрийн байгууллагын дээр сонгоно. Урсгал төсөв хийж байгаа юм бүрийн байгууллагаа сонгоно. За төрөл дээр нь болохоор багаагаа сонгочихно. За төрөл бараагаа сонгочихно. Ерөнхийдөө нөгөө мөнгөн дүн гэж явж байгаа бүх багнууд маань энэ хамгийн сүүлийн 74 дугаар багнаас бусад бүх мөнгөн дүн гэсэн баган дээр батлагдсан төсөвт бүртгөө оруулаад өгөх шүү. За бараа гэсэн төрлөө сонгож байгаа нэ. Бичиг хэргийн материал бараа гэсэн төрлөө сонгож байгаа нэ. За тендер зарлах хугацаагаа мэдээж цахим системээсээ цахим систем дээр төлөвлөсөн хугацаагаа оруулж өгнө. За тендер зарлах төвчнөө мэдээж тун сонгож өгнө. Цэцэн төсөв төртөг 26 цаг хүртэл тавиад өгчин. За төсвийн ерөнхийлөгчийн захирагчийн тэмдэглэсэн байгууллага сонгоод өгчин. За тэгээ шууд үсрээд за 32-оос хойш бүгэлгүй байж байгаа шууд худалдаа авалт дээр шууд 73 дугаар багам руу орно. За 71 дугаар багам руу орно. 71 дугаар багам руу оронгуудаа эхлэх дуус хугацаагаа сонгож өгнө. За байж байгаа юм дээр сиам шууд за 42 43 дугаар багамыг бүглэмнэ шүү. 42 43 дугаар багамыг бүглөөд за хойшоо шууд гэрээний дүн буюу 73 78 багамыг шууд худалдаа авалт дээр ингээд бүглэж өгнө. Ойлгомжтой юм уу? За дараагийн 3 дугаар ажил болохоор орон нутгийн хөгжлийн сангийн их усүрээр за нийлдээ тендер шалгаруулалт за 150 зөвлөлт рүү очиж байгаа юм. За зөвлөлт рүү очиж байгаа. За нийлдээ тендер шалгаруулалтын багш хөтөлбөр төслийг хэрэгжүүлэх гэдэг энэ цэцлэг хэмжээнд жишээ татаад ирчээ. За багш хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардал за мэдээж боловсролын салбараа сонгоно. Боловсролын салбараа сонгоно. За өрөл дээр мэдээж за боловсролын томд хөрөмжийг сонгоод татсан юм чи мэдээж бараа гэсэн төрлөө сонгож байна. За тэрний дараагаар за 25-аас 31 дугаар багнууд бүгдчинэ. За тендер эхлэх зарлах хугацаагаас тиймээс харчна. За ингээд явчихна. За худалдаа хожигдгаанд мөнгөдөг журам дээрээ за цахим дэлгүүрийн худалдаа авалт байгаа юм байна. Цахим дэлгүүрээс хөтлөж байгаа төлөвлөсөн байна. За сургалтын хэрэглэх түүний 45 саяар 10 шиг компьютер цахим дэлгүүрээс худалдаж авна. За цахим дэлгүүрийн дээрх шилжиж ирсэн гэдэг сонголтын дээр үгүй гэж хийх юм. 44 сонголтын дээр үгүй. За тэнд 47 баган руу очиод тендер гүйцэтгэх хэмээн
урилга нийтлсэн огно гэдэг дээрээ захиалгынхаа дугаар оруулах гэж байна. Захиалга хийсэн он сар өдрөө оруулах гэж байна. Төсөлтөг туслах хэмжээгийнхаа тоог оруулах гэж байна. За тендер нээх огно гэдэг дээр захиалга гэрээ хийсэн дугаараа гэрээнийхээ огног оруулж өгнө. 52 дугаар гардаг гэрээнийхээ огног оруулж өгнө. Гэрээ хийсэн захиалга хийсэн огног оруулж өгнө. За үрдүн дээр үрдүн гэсэн 59 дугаар баган дээр үрдүн дээр болохоор гэрээнийхээ дугаарыг оруулаад өгчнө. За гэрээ байгуулсан огноо тендер гүйцэтгэх хэмжээнд үрдүн дээр нийтлсэн огноо гэрээ байгуулсан огноо хоёрыг нийтлэх. За ингэж явж байгаа цахим систем дээр гэрээ бүртгэгдсэн гэрээнийхээ дугаарыг оруулаад өгчнө. 66 дугаар баган дээр за гэрээ эхлэх болон дуусах хугацаагаа гэрээнийхээ хугацаанаас захиалга хийсэн гэрээнийхээ хугацаанаас оруулаад өгчнө. За гэрээнийхээ дүн дээр гэрээнийхээ дүнг оруулж өгнө. За гүйцэтгэгчдийн нэр, төсвийн хэмнэл, за тэгээ тайлбар дээр нь за төсвийн ширхэг томд хурж авсан гэдэг. За гэрээнийхээ за дараагийн туслах хэмжээ үнийн даалгавар. За үнийн даалгавар гэдэг. За энэ слайд томруулсан чинь ингээ аюу удаан өгдөө шүү. За үерийн талан. За үерийн талан. За үерийн талан. Өрнөтийн өршний сангийн өргөөр хэрэгжүүлэх үерийн талан туслах хэмжээ жишээтэй. За салбараас өгч ингээд салбар сонгоно. Дэд бүтцийн энерги бүтцийн салбар. За 285 саяын үерийн даалгавар учраас мэдээж ажил гэсэн анхаарал сонгогчийн төрлөөсөө ажил гэсэн хэсгээ сонгогчийн төсөвлөгчдөг туслах хэмжээнийхээ тоог оруулаад өгчнө. За тендер зарлах хугацаагаа мөн ажил системээс оруулаад өгчнө. За ингээд 30-ны хүртэл манайхан үгүй явчихна тийм туслах хэмжээ сумын засаг дарга шийдвэрээр захиалагчаар томилсон байгууллага ингээд бүгдээ явчихна. За 285 сая учраас 100 саяас дээш орж байгаа учраас нээлттэй тендер шалгалтын хаарыг сонгоод өчнө нэг туслах хэмжээд төсөвлөдөг. За ингээд сонгож явж байгаа. За цахим систем хэршилжиж ирсэн хэсгээ үгүй гэсэн сонголтоор оруулаад өчнө. Сумын засаг дарга ажил учраас за үнэлгээний хороо буюу ногоорулсан хэсэг рүү орё. За үнэлгээний хороо байгуулсан хугацаагаа оруулаад өчнө. Үнэлгээний хорооны дарга нарийн бичгийг оруулаад өчнө. За урилга нийтлсэн огноогоо оруулаад өчнө. 26 сая 28 гэдэг чинь. За энэ улааруулсан байгаа хоног нь хэрэгцээ монопол эсрэг газар болон сангийн яамд гомдол гарсан туслах хэмжээ байгаа бол за туслах хэмжээг тайлбарж өгнө гэдгийг ойлгох байдлаар оруулж өгсөн. За ингээд тендер гүйцэтгэх хэмжээнд урилга нийтлсэн огноогоо оруулаад өчнө. За туслах хэмжээний тоол бол нэрээ оруулаад өчнө. За гомдол гарсан бол гомдол гарсан гэдэг дээрээ тайлбарна. За тендер нээсэн огноогоо тендер нээсэн огноогоо оруулаад өчнө. За туслах хэмжээний тоо төсөвлөлт оруулаад өчнө. За үнэлсэн хугацаа гэхээр тендер нээснээс хойш 15 минут үнэлэхтэй тийм үнэлсэн хугацаагаа оруулаад өчнө. За үрдүнгээ оруулаад өчнө. За хоошоо үрдүнгээс хоошоо гэрээ байгуулсан хугацаа хизээ тийм гэрээ байгуулсан үрдүн нийтлсэн огно гэрээ байгуулсан хугацаа хизээ тэрийг гомдлын 6 хоногоо хүлээгээд хугацаа хизээ тэрийг оруулж өгнө. За хоошоо явлаа зарласан татамжуудаа оруулж өглөө. За гэрээний эхлэх дуусах хугацаа барилгын ажил учраас 5 сарын 15-наас 9 сарын 30-ны хооронд хэдийгээр гүйцэтгэж дуусгах тэр хугацаагаа оруулаад өчнө. За гэрээний дүн, гэрээний гүйцэтгэгч, за төсвийн хэмнэлт мөнгө гараад ирнэ. За тайлбар дээр болохоор 2026 он 2026 он за ингээд ингэсэн чинь туслах хэмжээндэр манайхаа туслах хэмжээнийх нь өөрийнх нь батлагдсан төсөвчнө 285 сая төгрөгийн ажил байгаа. За 26 оны санхүүж хүртэн 275 сая. Тэгээд гэрээ байгуулсан дүн болохоор 277 сая. Тэгэхээр 2026 он 275 сая төгрөгөөр өөрөө санхүүжүүлнэ. 2027 он тэгэхээр эх он 2 сая төгрөгийг одоо үлдэгдэл нөгөө 2 сая төгрөгийг хүсчихлээ шүү дээ. 2 сая төгрөгийг 2027 он санхүүжүүлнэ гэдэг тухайн туслах хэмжээнийхээ тайлбарыг ингэж оруулж өгөх юм шүү. За
За дараагийн ажил. За засаг дарганы тамгын газрын халаалтын засвар гэж болж байна. За дараагийн ажил. Засаг дарганы тамгын газрын халаалтын ажил. Халаалтын засварын ажил. За 198 сая төгрөгийн өртөгтэй засаг дарганы тамгын газрын засварын ажлын мэдээж салбар нь төрийн байгууллага дээр орно. За төрөл нь болох дээр ажил руугаа оруулж өгнө. За төрлийн ажил руугаа оруулж өгнө. За энэ болохоор он дамж хийгдсэн ажил байж болно тийм ээ. Он дамж хийгдсэн ажил гэж болно гэсэн үгнээс оруулсан байна. За өнгөрсөн оны 25 оны 4 сарын 15-наас 25 оны 5 сарын 31-нд дуусах байсан ажил гэж болно гэж энэ жишээ татж байна. За сумын түвшин мэдээ зарлана 198 сая батлагдсан төсөв өртөгтэй байна. А 26 он 30 саяын санхүүж өгөх юм. За ингээ явж байгаа төсвийн ерөнхий тархичийн нэр нь Алтан болон сум. Сумын засаг дарганы шийдвэрийг томилсон байгууллага мэдээж тамгын газрын ажил. За тендер шалгаруулалтын арга нь нэг их усүрээс судалдаж авахар төлөвлөсөн байна. 25 онд нэг их усүрээс судалдаж авахар дээрээ цэцлэг хэмжээний тоо болон батлагдсан төсөв төртгөө хэмж өгөх. За систем иргэшилжиж ирсэн эсэх гэдэг дээрээ тийм. За иргэшилжиж ирсэн ажил юм байна. За тендер шалгаруулалтынхаа хэсэг рүү оръё. За үнэлгээний хорон 25 оны 4 сарын 20-нд байгуулагдсан. 25 оны 4 сарын 20-нд байгуулагдсан. За үнэлгээний хорооны дарга нэрийн бичгийн орлого төхөнэ. Тендер гол сегмент урилгын нийтлсэн орно 4 сарын 25. За төсөв төртгөө оруулж өгнө. За 5 сарын 21-нд тендерийг нээсэн байна. Энэ төсөв төртгөө оруулж өгнө. За тендер үнэлсэн хугацаа 21-ээс хойш 26 5 сарын 26-нд үнэлсэн байна. За мөн төсөвт өртөг төсөл арга хэмжээнийхээ тоог оруулж өгнө. За гэрээ байгуулах эрх олгосон хугацаа 25 оны 6 сарын 26-нд эрх болгосон юм байна. За үр дүнгээ тухайн өдрөө нийтэлсэн. За сангийн яамд гомдол гараагүй гэрээ байгуулсан орно 5 сарын 26. Яагаад тэгэхээр нэг усүрээс судалдаж авсан нэг оролцогчтой тендер учраас нөгөө 6 хоног хүлээхгүй 5 сарын 26-нд гэрээ байгуулахад гэрээ байгуулах ажил байна. За ингээд оруулаад өгсөн цахим системд ирэх шилжиж ирсэн. За гэрээгээ мөн тухайн өдрөө бүртгэсэн нэг оролцогчтой. За гэрээнийх нь хугацаа 25 оны 6 сарын 25 оны ажил учраас 25 оны 6 сарын 15-наас 8 сарын 16. За гэрээний дүн 197 сая. За гүйцэтгэгч төсвийн хэмнэлтэн сая төгрөг. За 25 оны үлдэгдэл санхүүжилтийг 26 он буюу 30 сая төгрөг болсон. За иймэрхүү байдлаар манайхаа ерөнхийдөө төлөвлөлтөд явах нэ. Тэгэхээр энэ төлөвлөсөн одоо жишээ болгосон одоо энэ слайд энэ тайлангуудаа ерөнхийдөө нэг хүрэх дээр шеэрлж чинь. Тэгэхээр та бүхэн бас нэг тайландах болон төлөвлөх ажилдаа бас хэрэглээд явах бас зөвхөн юм болно гэж бодлоо. За 71-р 73-74-р багны нэмж оруулсан. За гэрээний биш 71 72 дугаар багны нэмж оруулсан. Гэрээний эхлэх болон дуусах хугацааг нэмж оруулсан. За өөр ямар нэгэн нэмэлт мэдээлэл ороогүй. Ингээд нийтдээ 78 удаагийн мэдээллийг худалдаа авах ажиллагааны одоо тайлбарынхаа энэ маягтын дагуу сар болгон шийдлүүгээ ороод за хийгээд энэ бас төлөвлөлтөө бас энэ хөө маягтынхаа дагуу бас хийгээ явах нэ. Тэгээ та бүхэн шеэр хийсэн байгаа маягтуудаа ерөөхдөө авч танилцсан баг. Тэгээд хуваар гаргасан байгаа. Ерөөхдөө 1 сарын 10-ны дотор гэдэг утгаараа 1 сарын 8-нд эхний 13 сум, 1 сарын 9-нд сүүлийн 14 сумаа ингээд цагаар нь зоогоод хуваар хийгээ оруулсан байгаа. Тэгээд та бүхэн хуваарийнхаа дагуу за төлөвлөгөөнийхөө маягтынхаа дагуу төлөвлөлтүүдээ хийгээ манайхаас бас асууж тодруулах зүйлүүдээ асуугаад за манай байгууллагын вебсайт ерөөхдөө ашиглалтанд ороо явсан байгаа. Ашиглалтанд орох байгаа. Тэгэхээр сайтууд дээр төлөвлөлт болон тендерийнхаа үр дүнгийнхаа мэдээллийг ингээ оруулаа явуулнаа. Тэгэхээр та бүхэн хуваарийнхаа дагуу асууж тодруулах зүйлээс асуугаад төлөвлөлтүүдээ ингээ Google Share маягтанда хийгээ яваарай. За баярлалаа. Энэ нөгөө юм дээр сум бүртээ ширлсэн байна. За хуваар тийм хаг сум бүртээ. За бид нар хуваар харуулаад байх юм. Өнөөдрийн юу бол нэгдсэн одоо ингээд зүүн сургалт учраас энэ дээр бүгдээрээ орчиж байгаа. Маргааш ингээд энэ чинь нөгөө шилэн даасны тухай хуулиар 1 сарын 10-ны дотор худалдаа авах ажиллагааныхаа төлөвлөгөөг шилэн даасны хуулинд байршуулдаг. За тийм учраас 1 сарын 8-нд нөгөө 27 сумтай манайх чинь 27 сумтай 1 сарын 8-нд эхний 13 сум. 1 сарын 9-нд үлдсэн сумууд нь ингээд бид нар хуваар гаргацсан. Тэгээ яг хуваар маань бас цагтай
энэ цагтаа одоо хэдүүлээ яг энэ Google Meet бол ингээд юу нь бол байхын линк нь бол байнга байж их юм маргааш байна нөгөөдөрч байна ингээд байж байх юм. Тэгээ яг ингээд тогтсон цагтаа ороод ингээд хэдүүлээ авалтаа хойшлооныхын төлөө бүрэн босруулаад ингээд дуусээ тэгээд цаашаа тэр нэг шилэн даан центртэй батлуулаад шилэн даан центртэй байршуулах ажлаа хийх үстэй. Ер нь бол 30 минутаар явчих гэж байна. За тэгэхээр алтан болог сумаас эхлээд ингээд 1 сарын 8 буюу маргааш алтан болог аргаланд арх ус Батсанбөр баян баянлэр баян жаргалан баян үнчүүд баян анхаа баян цагаан баян цогт баян чандан борноор гэдэг ингээд энэ сумууд маргааш 10-аас эхлээд 18 цагийн хооронд. 9-ний өдөр нь болохоор бүрэн дэлгэр хаан жаргаланд заамар дүн мөнгөн борт өндөр ширээд сүмбэр сэргэлэн угтаал цээл эрдэнэ цаад гэ 100 мод гэдэг энэ сумууд маань бас 10-аас 18 цагийн хооронд ингээд хэдүүлээ нэлээд хөлтөө хойшлооны төлөвлөгөө болон саяны тэр хийгдэж байгаа тэр юмтай холбоотой юмнуудаа хийгээд ингээд дуусъя. Ингээд энэ чиглэлээр бид нар хамтарч ажиллах юм шүү. Тэгээд өнөөдөр ингээд өвдөөс хооштой ингээд бид нар нөгөө бидний маяг дэвтрийг ашиглаад хэд бодлоо хойшлооныхаа юм өөртөө хийж болно. Тэгээ яг хийчээд ингээд цагтаа ороод ингээд зөв буруугаа юу яагаад ингээд хийгээд авбал амар байх. Тийм учраас ингээд хийх чиглэлээр энэ ажлаа өнөөдөр таад нь зохион байгуулалт хийж болно шүү. Заавал одоо цагтаа ингээд юу яана гэх юм бол бас зарим тохиолдолд багтахгүй байж үдэн. Нодлон бол бид нар нэг сумн дээр 40 минут тавиад багтаагүй шүү дээ тий. Бүр цаг болоод цаг гаргаж болоод энэ төр ингээд харилцаа адилгүй болоод ингээд яваад ирсэн. Тийм учраас урьдчилаад нэгдсэн мэдээлэл өгөөд тэгээд бидний одоо хийх гээд байгаа юм одоо та хэд маань өнөөдөр хийчих юм бол маргааш яг тогтсон цагаараа линкээр ороод ингээд явах юм бол бүрэн боломжтой юм болно. За энэ асуудлыг ингээд явууч. За өөр юм Одоо энэ 6 сундуудаа сая нэг орж ирэх нэг үеийн бүртгэлцэн. Тэгээд сүүлд нөгөө асуугаад байсан хансаа яг бүртгэлцээ авах байна. Байгууллагуудын төсөөнөрөөс ирээгүй байгаа шүү дээ. Тэгэхээр одоо яаж төлөвлөгөөгөө юм гэсэн үг юм? аль байгууллагын төсөв ирээгүй. Сургууль цэцэрлэг эрүүл мэндийн төв. Бүхэл байгууллагын төсөв ирээгүй байгаа шүү. Тий хоол молоо яах вэ? Үдин цай. За сургууль цэцэрлэг бол хувьсах зардлын норм бол өөрчлөгдөөгүй байгаа шүү дээ угаасаа. Нодлонгийнхтай адилхан шахуул юм байгаа да. Энэ боловсролын газраас сургууль цэцэрлэгийн одоо ягтлангууд чиглэл өгсөн гэж биднэрт одоо өмнө хэлжсэн да өгсөн байх шүү дээ. Норм чи өөрчлөгдөөгүй шүү дээ тийм ээ. Хувьсах зардлын чинь хүүхдийн хувьсах зардлын чинь норм өөрчлөгдөөгүй байгаа шүү дээ. 32-7 хоногийн чинь норм өөрчлөгдөөгүй байгаа шүү. Тэгэхээр 25 оны чинь одоо хэмжээ хэвээрээ байгаа гэсэн үг. Тэрэн дээрээ 1-5 дугаар ангийнхаа хүүхдийн гол үндэсний юмнуудаа оруулаад ингээд одоо тодорхой хойшлооны төлөвлөгөөнд оруулна шүү дээ. Энэ чиглэлийн юм бид нар боловсролын газраас асуугаад хэлээд өгсөн ч болно доо. Тэр нөөцлөлтөндөө хийгээрэй гэсэн чиглэл өгсөн л байна шүү дээ. Асуухаар яасан юм аа. Дүнгээр авахд болно гэсэн үг юм уу? Хөдөлгөөн авъя гэхээр чи идэж чинь төсөв ирээгүй өгөхгүй байна л да. Харин тийм төсөв чинь норм ч өөрчлөгдөөгүй юм байлээ шүү дээ. Сургууль цэцэрлэгийн норм Өөрчлөлт хийчих юм уу? тийм нодлонгийн чинь юм хэвээрээ байгаа шүү дээ. Батлагдсан, өөрчлөгдсөн юм байхгүй шүү дээ. Тэгэхээр тийм өмнөх жилийнхаа ямыг тавьчих юм боломжтой шүү дээ. Нэг өөрчлөгдсөн зөрүү гарахгүй шүү дээ. Имлэг тэгээ шууд тавьчих болох юм уу? Имлэгийн төсөв бас ирээгүй байдаг. Соёлын төвийг яах вэ? Соёлын төвийн төсвийн залгуур чиглэлийн юмнуудаа яриад авчих. Тэгээ хийчих болохгүй юм байхгүй шүү. Норм моронтой холбоотой юм өөрчлөгдөөгүй л болоод өнгөрсөн жилийнх чинь тавигдсан шүү дээ тэртэргүй. Эрүүл мэндийн төв. Эрүүл мэндийн төв дээр холбоотой нэг асуудал байдаг шүү дээ төлөвлөхөд. Тэр нь юу гэхлээр
тухайн оны худалдаа авах ажиллагааны ирмэн эмнэлгийн хэрэгслийн тендерийг нь аймгийн эрүүл мэндийн газартай манайх хамтраад зохион байгуулждаг. Үлдчихэж байгаа юмыг нь манай эрүүл мэндийн төвийнх маань өөрсдөө захин дэлгүүрээс авчдаг учраас энэ хоёрыг ялгаж төлөвлөлөөрөө за аймаг дээр нэгтгэж зарлаж байгаа төсөвтэй эм эмнэлгийн хэрэгслээ төлөвлөхгүй ш манайх нэгтгэж төлөвлөж юм шүү дээ. Тэгвэл хоёр газар ингээд төлөвлөчихээр давхардл үүсээд төсвийн тоо хэмжээ нэмчих гэдэг юм. Тэрнээс энэ дээр авсан. Бид нар эрүүл мэндийн газартай өчигдөр ярьсан энэ 7 хоногт сумдаасаа авч нэгтгэхэд дуусч байгаа юм байна. Эх 7 хоногт худалдаа авалтын зохион байгуулалт эхлэхээр ингээд төлөвлөлт хийгчээд байгаа. Захин дэлгүүрээс авдгаа бол захиалгаа манайд аваад байна шүү дээ. Энэ бол хийгдэх ёстой. Төлөвлөгөөний маягтан дээр бол өнгөрсөн жилээс өөрчлөгдөөгүй гэж ойлгох уу? Өөрчлөлтөөгүй хэмээрээ явж байгаа. Тэр маягтан дээр бол хийчих болно гэсэн. Антата удмаар нэг мөчлөөчлөлт хийхгүй байна. Суманд худалдаа авах ажиллагаа хариуцсан ажилтнуудын орон нутгад авалт санал байна гэсэн санал ирсэн байна. Байна санал байна болмоор байна. Болно л та хамгийн гол нь одоо энэ төсөв мөнгөтэй холбоотой асуудал баригддаг учраас нэлийн энэ яадаг юм байл шүү дээ. Бид нар бол одоо анх байгуулагдсан цагаас л одоо 2026 16 онд энэ орон нутгийн өмчийн газар гэж байхад л бид нар энэ орон нутгийн төвшөнд сумандаа энэ худалдаа авах ажиллагаа хариуцсан өмчийн асуудлыг хариуцсан нэг албан хаагчтай болъё гэж судалгаа мэдээлэл хийгээд одоо дээд шатны байгууллагууд руу одоо жил болгоно л одоо хэлдэг ярьдаг эрхүү хүмүүст хэлдэг ерөөсөө дэмжлэг авдаггүй шүү дээ одоо тэгээд шийддэг хүмүүс маань тэд нар учраас тэд нар маань хөдөлгөхгүй болохоор бид нар бас боломжгүй л байдаг. Уул нь бол яг худалдаа авах ажиллагаа хариуцсан нэг хүнтэй болчих юм бол тэр хүн орон нутгийн хөгжлийн сангаа давхар хариуцах хэрэгтэй байхгүй. Хөрөнгө оруулалтын ажлын юу хийдэг учраас. Тэгээ орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтөө хийгээ явдаг тийм. Одоо энэ багийн иргэдийн нийтийн хуралтай холбоотой төсөл арга хэмжээгээ ирэмблээд сонгохтой холбоотой энэ ажиллагаа яг тэр хүн гартан зохион байгуулж хийгээд тэгээ худалдаа авалтаа хариуцаад явдаг болол хүн боломжийг санагддгийг тэгээд одоо харамсалтай болж байна да. За самадо та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. За зам сумаас холбогдож байна. За яг худалдаа авах ажиллагааны хувьд болохоор нэлээд нарийн за тэгээд дээр нь нэлээд цаг хугацаа зарцуулсан. За төлөвлөгөө тайлан бэлтгэх за хугацаагаар худалдаа авах зохион байгуулсан дараа бас яг тэр худалдаа авах ажиллагаа гүйцэтгэх компаниунаас нөгөө тайлан төлөвлөгөөнийхөө дагуу ажиллах боловсролгүй асуудал гардаг юм лээ. За яг тэрний араас гүйцэтгэх дээр нь дахиад яг зөргөл яг өмч хөлийг хариуцсан нэг хүний оронтой зайлшгүй сонгох хэрэгтэй байгаа тоомаа. Тэгэхээр та бүхэн сундуу албан томтоо өгөөд тэгээ бид нар ч гэсэн хүмүүс хурдтай уламжлаад банк гэж шилжих хөдөлгөөс ирээдүйн хүн ажиллуулж болох гэсэн тийм байна. За. Ер нь манай орон нутгийн удирдлагуудаас санал ингээд идэвхтэй сүүлийн үед гарч эхлээд байгаа юм. Тэгэхээр яг л бас хэрэгцээ шаардлага үүсээд байна л гэсэн үг шүү дээ. Тэгээ ер нь орон нутгад ингээд ажиллаад явж байхдаа хэрэггүй шахуу оронтой ингээд байгуулагдсан тэр нь ажиллаад байдаг ч юм уу бүр ч юм уу тохиолдлууд бас мэрсэр ажиглагдаад байдгийг. Яг үндсэн үйл ажиллагаатай холбоотой энэ ажил дээр яг ийм мэргэжлийн хүн нэг оронтой байх юм бол энэ ажил бас нэг илүү хурдтай явах, илүү үр дүнтэй явах одоо нөхцөл бий болох гэдэг юм. Тийм учраас та хэд маань бас ингээд санал онолоо бас гаргаж явах хэрэгтэй, аймгийн удирдлагууд гаргаж явах хэрэгтэй. Мэдээж одоо дээд шатны ч юм уу төсвийн төлөвлөрүүлэн захирагчаас ахуулаад, төсвийн ерөнхийлөгч захирагчаас ахуулаад одоо уулзалт зохион байгуулагчид юм уу албаны шугамар бас харилцдаг ийм юм гардаг. Энэ дээр бас одоо та бүхэн санал онолын уламжилж яавал зүгээр шүү. Бид нар бол одоо өөрсдийнхөө төвшин судалгаа мэдээлэл хийцэн бэлэн байна. Тэгээ энийг сангийн яам руу явуулдаг. Сангийн яам маань болохоор энэ бол төсөв дагсан ажил, төсвийн төлөвлөлтийг хүн болгон хийдэг. Бодлон авах ажиллагааг ч гэсэн хүн болгон хийх ёстой багийн ажил, багийн зохион байгуулалтын ажиллаа гэдэг ингээд одоо зөвшөөрдөг юм аа. Тийм учраас доод шатнаас л ийм асуудал гаргаад одоо 330
тусамтай нэг 20 хэдэн тусамтай байдаг. Энэ тусамтаас юунаас маань нэгжүүдээс маань ийм санал гараад байвал тэгээд улсын хэмжээнд нэгтгээд ингээд яваад бас орондоо бий болох юм нөхцөл байж болох юм. Гэхдээ миний нэг нэг асуудал байдаг. Манай энэ хөдөлთა авах ажиллагааны газар чинь хуулийн дээр засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг гэдэг ингээд хэвтэй байгуулах шүү дээ. Босоо биш. Тэгээ удирдлага нь буюу одоо төсвийн шууцагч нь нэгжийн төсвийн шууцагч аймгийн засаг дарга томилдог учраас энэ хэвтэй байгууллага. Тэгээ аймгийн засаг даргынхаа эрх мэдлийн хүрээнд одоо ийм орон тоотой байж болох асуудлыг бас хөндөж ярих болоод байгаа юм. Тэгээ анхны байдлаар байгууллагын даргатаа бас бид нэр хэлсэн л дээ. Тэгээд манай байгууллагын дарга маань дахин зэг судалж үзээд аймгийн даргатаа бас мөн одоо аймгийн төрийн албаны зөвлөлтөйгөө нэг ярьж үзье, санал гаргаж үзье гэдэг байдлаар бас ингээ байж байгаа. Юу бас одоо тэгмээр нэгмээр гэх одоо болцоогүй байна. Яагаад гэвэл энэ сүүлийн 25 оноос болоод төсвийн асуудлын байдал чинь бас хүндрээд тэгээ нэг төсвийн зардал нэмэгдэх нь шүү дээ. Тэгээ нэг дээр нь хэмнэлтийн гормын юмнууд яригдаад байгаа учраас дээр нь шинэ орон тоо нэмэхгүй байх юм тогтоол шийдвэр бий болчиход байгаа, гарчаад байгаа учраас энэтэй холбоотой жоохон хүлээлтийн байдалтай байгаа шүү. За яг орон нутагт байгаа хүмүүсийн зовлон бол нэлээд сайн ойлгож байгаа. Бас энэ ажлын хажуугаар байгаа юм гээд давхар ажил хийгээд байгаа. Тийм учраас энийг ингээд нэг чиглэлийн үндэнд тавиад өгчих юм бол боломжтой гэдэг байдлаар мэдээ танилцуул мэдээлэл бэлдэж байгаа. Энийг аймгийн даргатаас танилцуулнаа. Дэмжихдэггүй асуудал бол бас мэдэхгүй байгаа шүү. Энийг бас эртгээ хэлжсэн зүг баха. За өөр асуулт юм байна. байна. Түүний баянжаар олонсон. Ийм байна л да. Одоо жишээ нь төсөвдөр юм байгаа хгүй. Төрийн үйлчлэгийн ажил ингээд 4 албан тушаалаа 4 яваа. Тэн дээр 4 түн тавьчих жоо. Тэн дээр жоо жишээ нь жижүүр 4 бүрүүгээ тамийн газрын орон тоонд тэгээ тавьчих байгаа хгүй юу. Тэгээ өнөөдөр тамийн газар чинь хадаалттай, таасаа төлөвсөн хадаалттай тэгээ 4 жижүүр байх шаардлага байгаа юм уу? Зарим нь айгүй олон ажил хийлгээд зарим хүний нь болохоор 4 хүн дээр 4 хүнээр болохоор юу хийж хийх гээд байна. Гэсэн үг бидрийг болохоор бид нар ч одоо бараг яг өмнө хэсэгт 3 4 ажил хийж байгаа шүү дээ. Тангуудын эхлээ хийж байна. Дээрээс нь тэр худалдаа авах ажиллагаа юм тэгээд хошоо хөгжүүлэх санал энд хийхгүй байдлаар бид нар бараг сумд алгуу. Тэгэхээр энийг одоо тэр төрийн албаны зөвлөлд нь бид ч гэсэн хангая. Тэгээд та ажилласан дэмжиж бас ингээд шийдвэрлэхгүй бол оронтоо байгаа ш. Одоо өнөөдөөс эхлээд он гараад цалингийн сан мөрөд хүмүүс оронтоонд хүмүүс авч ил. Тэнийг байгуулах 4 жижиг өгдөг. Энийг яагаад ингэж тавьсан юм бол тэрэн дээр яаж нэг бэлэнгийн оронтооноо ч юм уу тавиад өгсөн байсан бол бид хэдийг ерөөсөө ингэж ерөөсөө үзэхгүй юм байна. Үзэхгүй л гэж ерөөсөө сүлжээд бодоод байна. Өөр ажлыг манай албаны даргад одоо ажлыг сонирхолтой юм бол айгу ховор очоод энэ бараг өөр ажил болоход тэгэл одоо тааштай байдаг. За та хэд нь саналаа сайн гаргаарай. Холбоотой чиглэлийн байгууллагууд нь гаргаж байгаарай. За юу ч бичиж. За ширээ. Хамт левел манайх нэг чатан дээр бас бичээд өгч болно шүү. 25 оны тендерийн олгодоогүй санхүүжилтийг хязээ олгох бай. Мөнгө төгрөгөө аваагүй газрууд төрүүчээсээ шүүхээр яваад эхэлж байна гинэ. Энэ санхүүжилт олгох асуудлыг нэг манайх мэддэггүй л дээ. Манайх нэг санхүүжилтийг олгодгүй газар байхгүй юу? Хөдөлთა авах ажиллагааны холбоотой тендер санхүүжилтийн зохион байгуулалт захиалагчтай гэрээ байгуулах эрхийг олгож өгдөг энэ механизмыг л энэ процедурын ажлыг хийгээл дуустгал байнгын бус ажиллагаатай нэг ийм газар байгаад байгаа байхгүй үнэлгээний ороогоор дамжсан. Тийм учраас энэ санхүүжилтийн асуудлыг нь санхүү төрийн сангийн хэлтсээс энэ авалж яах нь зөв шүү. Энэ манайхаас энэ мөнгөтэй холбоотой юмнуудыг асуугаад байдгийг сундууд байна. Энэ мөнгөний асуудлыг манайхан мэдгүй. Тэр санхүү төрийн сангийн хэлтсийн мэдэн шүү. Хэдэн төгрөгийн ямар хуваараар хаана тавьсан гэдгийг одоо тэд нар маань л ялгаж өгнө шүү. Бид нар тэдний өмнөөс бас хариулт хэлэх бас боломжгүй байдаг шүү гэдгийг хэлээ уучлаарай. За, сангийн сайдны бичгийг бичгнаа. Тэр хамгийн том орчин шүү дээ. Сайн байна. Баян замнаас яаж байна? Нэг юм асуух гэсэн. За. 4 сард манайх нөгөө худалдаа авах үйл ажиллагаанд сургалтанд хүмүүс хамруулсан. Тэрнийхээ шалгалтыг хизээ тавиулж хуваарьд оруулж хизээ шалгалтаа өгөх вэ?
За нөгөө А3 сургалтын юм байна уу? Тий А3 сургууль Баянжан маа. Баянжан мөн тий. 21 хүн гэлөө. 21 хүн нодлон 4 сард сургалтанд хамрагцсан. Одоо нөгөө хүмүүс нь хамаг юм мартаа зарим нь нөгөө сургалт чи яасан бэ энэ тэргээд тэгээ бас нөгөө сумынхаа худалдаа хүний нөөц бүрдүүлэхэд айгүй чухал хүмүүс хамрагдсан байгаад байдаг. За наадхи чинь бид нэр өнгөрсөн 25 оны 11 сарын сүүлээр сумдын орлогчдаар нарын буюу үнэлгээний хороонд орж ажиллаж байгаа үнэлгээний хорооны хүмүүстэй зөвхөн туслах тэр дундаа бас нэг кейс ажиллуулахын талын сургалтыг зохион байгуулсан. Тэгээ энэ сургалтын үеээр Баянжан сумын орлогч маань өмнө одоо А3 сургалт зохион байгуулсан. Тэгээ сургалтын байгууллага маань нөгөө хуур муур тавилаагүй бид нар шалгалтаа өгмөр үү гэдэг асуулт ярьж ирсэн. Тэгээ албан бичгийн чиглэл бид нар нөгөө сургалт хариуцсан хүндээ өгсөн байгаа. Тэр маань л хариу хэлэх баг. За тэр А3 Баянжан дуунаас А3 сургалтын 21 хүн шалгалт өгмөр юм. Энэ Баянжан дуунаас чинь тэр энэ жавхан сургалт авсан гэсэн үү? Тий Мөсийн Жавхлан багш гээд хүн сургалт орсон. 4 сард. 4 сарын 20-нд. Ад чинь яг одоо тэгээд ер нь бол төрийн хурдтай ажиллагаатай Жавхлан багш чинь өөрөө орох сургалтынхаа шалгалтын 5 юмыг тохирчоод сум орон төрийн захиалгч байгууллагууд руу сургалтаа хийх ёстой. Тэгээд манай дээр огт мэдэгдээгүй сургалтаа хийгээ явуулсан байдаг. Төрийн хурдтай ажиллагааны газар дээр нөгөө шалгалтын цаг авагдаагүй. Манай энэ хурдтай ажиллагааны газраас ирж оролцоогүй бол тэр над дээр чинь одоо төрийн хурдтай ажиллагааны газраас шалгалтын цаг юм бол хаагж өгөх боломжгүй. Одоо энэ байгаад байгаа. Одоо энэ 26 оны сургалтын 1-р өдрөлд ер нь бодж өгвөл бид шахаад 1 сарда 2 сарда багтаад хийж төлөвлөгөөтэй ингээд сум байгууллагуудаас сургалтын одоо сургалтанд хамгаалах хүмүүсийнхаа нэрсийн жагсаалтыг гаргаад байж байна л да. Одоо энэний ард дээр л танахныг багтаагаад энэ шалгалтанд л оруулдаг л хэмжээ авах байх. Одоо тэгэхгүй бол зохион байгуулалтын хувьд ерөөсөө боломжгүй болчиход байгаа маань. Ер нь бол сум байгууллагууд ямар нэгэн төрлийн бус байгууллага сургагч багш нартай хамтраад сургалт авлаа гэж одоо авсан тохиолдолд бол тухайн тэр сургалтыг орсон байгууллага эсвэл манай Төв аймгийнхаа худалдаа ажиллагааны газар дээр мэдэгдэж байхгүй бол нөгөө шалгалтын эрхч нөгөө төрийн худалдаа ажиллагааны газраас өөрсдөө хяналтын дор захим системээр авдаг учраас нэг юм ажил хэргийн зураг гараад идэв. Тэгэхээр сум байгууллагууд бол бас энэ сургалт авсан дангаараа авсан, дагнж авсан тохиолдолд бол хаана мэдэгдэж авахгүй болохгүй. Сургалт орсон хүмүүстэй тэгэхээр энэ шалгалтын цаг юм байгаа хүмүүс асууж авалж ижил яахгүй зохион байгуулалтын хувьд жоох юм артаа гараад байна. Тэгэхээр Баянжан сумын хувьд бол одоо яг наад хэлсэн хүний чинь шалгалтын асуудлыг одоо энэ удирдлагын нэгэн сургалтын хаа дээр л одоо тусна юм уу зүгээр баг юм хуваарлаад хогоож оруулаад ингээд шалгалт авах гэж аавь да. Бид нар тэрийг л зохион байгуулъя да. За баярлалаа. За энд нэг асуулт ирсэн байна. Чатн дээр ирээд байгаа юм байна. Энэ бид нар бас чатын юмыг харж байгаа хэлээд өгье. Энэ сумдын санхүү албаны дарга нарт ашиг сонирхлын зөрчил үүснэ зарим ажлыг өөр албан хаагчид шилжүүлэх хэрэгтэй байна. Гүйлгээ хийдэг хянаж баталдаг санхүүжил болгодог ажилтсан шүүдтэй л гэсэн юм байна. Тэгээ энэ яг энэ авилгатай уул нь бол одоо бид нар 2016 оноос ахуулаад яг энэ асуудлуудад яригдсан юм аа. Яг одоо энэ хүний асууж байгаа холбоотой. Тэгээд энэ чиглэлээр нь бид нар судалж үзээ тухайн одоо албан тушаалтны ажлын байрны тодорхойлолт тэмдрийг үзээд тэгээд энэ тодорхойлолтын хүрээнд заавал хийх ёстой ажил болж байгаа юм байна. Тийм учраас энийг хийх гол үндэс нь юу байх вэ гэхээр мэдээж ашиг сонирхлын мэдүүлэл гаргах. Тэр нэг тайлбар мэдүүлэг гэж нэг маягт байгаа шүү дээ. Тэр улсын их хурлын хууль зүйн байнгын хорооны 2000 одоо шинжлэгчээд байгаа нэг тийм ашиг сонирхлын мэдүүлэг байгаа тийм ашиг сонирхлын мэдүүлэл зөрчил үүсээгүй тухайга тайлбарладаг мэдээлэл хуудас байна. Тэрийг бөглөөл энэ худалдаа авах ажиллагаанд ажиллаж болно шүү дээ. Энийг нь бид нар авилгатай тэмцэх газрын одоо холбогдох хүмүүсээс нь асууж ил байсан. Тэгээд боломжтой л гэдгийг шүү дээ. Тэр мэдээлэл тайлбараа бөглөөд явж байхад тэгэл болоо. Өөр юм бол байхгүй л гэдэг ийм л юм хэлдэг л дээ. За
Энэ бол бас цаг баг тийм. Тэр уншуулсан. Айсаа шүү. Постас уншуулсан болохоор төв бүсгүүлийн хамаачлалын уншуул яагаад нэг тийм уншуул. Төлөвөө бүрслэл хийгээд хам ажлыг нь дараа нь хийж юм бол урамшуул яагаад гэж боддоггүй юм байна. За урамшууллын асуудал бол одоо тухайн сумын л өөрийнх нь асуудал бол таарна. Төсвийн захирагч нь урамшуул өгөө гэх юм бол тэгээд өгч болно шүү дээ. Ер нь энэ тендер зохион байгуулж байгаа энэ тендерийн баримт бичгийг боловсруулаад бас нэг тодорхой тооны нэг 5 цаасаар тендерийн баримт бичгийг зараад тэгээд энэ үйл ажиллагаанд ашигладаг л та. Тэгээд урамшууллын асуудал нь бол үйл төрлөөр шийдэгдэж болно. Одоо зарим сумууд бол энэ урамшуул өгсөн тохиолдол байдаг юм билээ. Тэгэхээр тэр удирдлагуудын асуудал юм болов гэж ингэж ойлгоод байна. Түүнээс хуулийн дээр яг тийм урамшууллыг тэр хүнтэй өгөн шүү гэсэн үгсгтээ шийдвэр байдаггүй юм л та. Бас хийж байгаа ажлаа хийж байгаа л гэж ингэж ойлгоо. Тендерийн хэмжээ. Тендерийн баримт бичгийн үзэх хэрэг байдаг. За дараагийн асуулт нь энэ тендерийн баримт бичгийг үүсгэх гэхээр юу ч байдаггүй тендерийг сумын орлогч хариуцдаг гинэ. За одоо энэ дээр л нэг асуудал байгаа юм. Манай хэд нэг юм ойлгоод авах хэрэгтэй. Энэ захиалагчийн гаргаад байгаа худалдаа авах ажиллагааны төлөвлөгөөгийн санхүү алба хийгээд байна. Энэ ерөнхий эрхэм санхүү албан дээр байгаа. Санхүү албаны хийх ажлын албан тушаалын тодорхойлолтын дээр энэ худалдаа авах ажиллагааны зорилт арга хэмжээнүүд нь тусцсан байдаг. За энэ дээр бол манай санхүү албаныхаа ерөөсөө марахгүй байна. Хийгдэг юм а хийгээл явж байгаа манай санхүү албаныхаа бас зарим нь бол одоо маш сайн эрх холбоотой ажиллаад ингээд явдаг. Зарим нь бол одоо бас солигдоод